baby бүжиглэн чамтай бүжиглэн амтай Одоо хөөхөн хотоос огтод авчихсан Аа нөгөө юу нь олон байна. Энд 500 залуу байна. одоо нэг болох юм байна. Тэр чинь ингэдэг л ховд гой болтой нийлсэн баахан залууч түүхнүүд нийлүүлэл тэгэл Тэр чинь нуур амар олон асуудал байгаа ч тийм. Яг шууд үр дүнтэй ажилласан. Энэ хосын юу ч угаасаа амар юм. Оо. Энийг оруулж болохгүй. Манайх амар юм нууцаар бичиж эхэлдэг тийм. Тэгснээр дээр бас томокоос тэгсэн мэлээ бас яг ямар ч ярьж байгаа гэж одоогүй юм ярьж байгаа гэж одоогүй байхад байна шүү. Цайны нэр битээ оруулна. Улс төрийн тийм очрол ингээ нууцаар бичээд дардаа өөрөө орохгүй ингээ. Өөрөө энд байгаа байхгүй яг энд ягаан бодлоготой. Дикис. За ингээд мен танаа сэтгэл өгч байна. Urban's Weekly гэдэг. За та хоёр гоё хөтөлж мөтлөлтөө тэгээд Амар явж байгаа шүү дээ хамаагүй шүү дээ. шаалтаа. За Urban Talk-ийн ингээд шинэ систем маань 3 дахь дугаар эхэлж байна. Ингээд 3 дахь дээр бас мэддэхгүй байж байгаа эхэлж гэсэн баригчлаа. Энийг тийм нэвтрүүлэг яг хизээ ороод гараад байгаа нь мэддэхгүй те. Гэхдээ яг ингээд гинт эхэлчихээр бас жоохон эвгүй байгаад. Ер нь л байнга л бичигдэж гин гэж бодох хэрэгтэй юм шүү ер нь. Одоо байнга л ер нь мэдүүлэг өгч ийн гэж бодож ярихгүй байна. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгч гэдэг. Уцаар песта хідэр хөдөлгөөгөөд өмнө авсан чинь тэрийг амраа песта 3 саяар талбай дээр жагсах нь. Ахаа юунд хөдлөлт гэсэн маа хідэр хөдлөж байгаа шүү. Ах нь 3 саяар хөдлөж байгаа гэсэн чинь тэр яг тэрийн тастад 3 саяын таслаа тий. 3 саяар жигсэж байгаа гэдэг. 3 саяар. Гэхдээ жагсгаа өөрөө юу гэж 3 саяар жагсах вэ? Бас арай л өн унгаад шүү. Тэ баг тэх юм байна шүү. За тийм тэгээд өнөөдрийн дугаарын зочноор Ноён Бата. Ноён. Эрхэмсэг амраа. За Хатагтай англиун. За тийм хамтран хөтлөгч Хосон маань бас. Тийм яг эрхэмсэг гэдэг арай л феминин шаардлага. нэг тийм эрхэмссэн сууж байдаг. За тэгээ эхэлцээ явж байгаа шүү. За Эрхэм зочд минь аа. гоё шүү дээ. Urban Talk шинэ хөтлөгч нартай те. Тий бас Хоёр яг хин хөтлөгч юм байна. Тэр хоёулаа хөтлөгч. Хоёулаа хөтлөгч. Наад ч буруутт юм да. Urban Talk ч бас яг анх хоёр хөтлөгчтэйсэн шүү дээ. Санжаа, Учрал гээд. Санжаач одоо тусдаа подкаст олжлоо. Учрал маань ч өөрөө бас ингээд тусдаа ингээд яг хоёр подкаст ингээд гарцсан байж байгаа юм. Эвгүй шүү. Яг тэр жамаар л явна гэж байна. ер нь салаалаад те Учрлээ хосоо шоу гэдээ явна. Би ч одоо санжаа тий дэлгүүнээ очрол. Тэр чинь тэгж яриад байгаа юм бүр. Аа би ч ойрлцсон байна гэд. Тараад бүдүүн толгооны хэлбэр мэл. толгойн хэлбэрийн франчайзаа садгасан байгаа. Хөтлөгчтэй яг харж байгаа сонссон байна. Учрал сонссон үү? Энд очрол байсан бол амар гомдох. Бүдүүн толгой. Одоо хосоог л би нэг байрч өгөхийг байна. Яа, санжаа уурлаа шүү. Яг наач амар үнэлэх сэдв шүү. Тоглоом дааноо да. Үгүй даахгүй. Яг наац сэдв ч юм уу даа. Нуруутай багч албагүй штэ. Энд чи ер нь бас нэг даах юм гэж байна. Даахгүй юм гэж болсон. Наац ч юм уу даахгүй шүү. Дээрээс Юу юм бэ шүү. Хариутай сэдв. табу шүү. Яг энэ хэсгийн нэг байхгүй л нэр. Дараагийн дугаарт дэлгүүнээ байх. Санжаа подкаст сайжруулж шаажсан. Ууранд. Хоёр нэвтрүүлгийн хооронд тийм хагарал үүсэн. Ясайж байцсан тийм. Тэгээд Алтанчлогийн барилгын 7 давхарт Сафронго ресторанаас нэвтрүүлэг маань хурж байна. Тэгээд бэлгээ ер нь түрүүлээ өгч дээ. Өнөөдрийн бэлэг айгүй гоё байгаа. Маад дээр одоо шинээр спонсороор орж иж байгаа. Тийм. Power Shop гэдэг Улаанбаатар их дэлгүүрийн яг замын чанга хойно Голомт банкны зүүнд Power Shop гэдэг өөрөө 10 болтол ажилладаг тийм дэлгүүр байгаа. Компьютерийн төрөлцсөн дэлгүүр. Тэгээд бэлгэнүүд өнөөдрийн бэлэг айгүй гоё. Эхнийх болохоор ингээд
Brother-гээ брендийн аль бисний эрэхтэй юм. Айгу үнэтэй чихэж. Ямар гоё юм бэ? Bluetooth юм уу дөө? Энд геймингийн жилч ба штэ нөгөө. Тийм үү? Тоглоом. Ямар гоё юм тийм. Razer ч одоо DC алдартай брэнд. Аль бисээр оруулж Манай үеийнх юм бол энэ нэвтрүүлэг үзэхгүй мэн үү? Бэлгийн ихэнд нь өчм манайх энэ заа энэ нэвтрүүлэг дуустай. оо дуус. Ингээд хөөж байгаа юм. Насныхан бол угаасаа юу вэ? Тийм. Энэ нэвтрүүлэг үзэхгүй мэн. Энд яг хөө дэлгүүрийн онцлог нь өөрөө харах Гоё юм болчихсон. Энэ бас байгаагүй зүйл санаандгүй дотор норч өгөө. Бага. Тэгэхээр одоо орой тэг яг тоглоом тоглох гэдэг бисит гэдэг яг чихвч хэрэгтэй бол орж болох нь шүү дээ. Яг 10-аас өмнө. Би нөгөө сүүлд DJ хийгээд байгаа байхгүй юу? Оо тийм. DJ Бас бүр цаашаа Флаш чинь ер нь дэлгүүрт олдохоо болсон гэж тийм. харин тийм. Хүмүүсийн флаш ер нь хэрэгжлээ болсон. Оо амрах ч юм. Зөндөө газар. Гэхдээ би ингэсэн Дүнзэн гарав чоко гэж. сүүлд Наа чи 3 сая хөтлөд байна. Бид дээр тоглож байгаа лээ. яг DJ-г бол өнгөө тоглож байгаа үнэ л. Зүгээр өөрийнхөө паб дээр. Одоохондоо өөр хэмтэн би чи нөгөө туршлагач хамгийн гол нь ингэж чинь хүн чинь нөгөө байнга хийдэг юмнаас өөр юм хийхлээр стресс тайлгддаг юм. Шинэ Тэгээ би хобби. бодохгүй. Тий амар сүүлдээ бүр амар стресстэд нөгөө 9 шүдийн дарамт марамтууд чинь бас л одоо сүүлийн үед бол энэ дарамт гэдэг юм чинь бол амар болж шин. Тэнгүү чи ингээ нөгөө байнга дарамтаа бодоод тахлаар чи хүн чинь бүр улам депресд орд юм. Тэнгүү зааж юу ээж болох уу гэж бодсон чинь биш нөгөө насан туршдаа одоо парын шоугаар явлаа штэ. Цэцэг юм ба гэлснээр. Тэгээд хөрх юмтан DJ-гээ сонгоод. Тэгээд DJ хийсэн чинь амар гоо стресс тайлгдчихлаа. Яг хөө ми бол угаасаа нэг тийм сайн баг DJ гэж хэлэх юм уу зүгээр хөгжим тавьдаг хүн ч гэх юм уу. Гэхдээ ямар ч үсэн айгу. Танд бол амар гоё кайфтай. Амар гоё. Тэг хүмүүс ч гэсэн амраа чиний сет мэд чинь аяны сонголт нь амар гоё юм л. Та чи ямар төрлөөр Хаус тоглох вэ? тавьж байгаа би дандаа хаус. Гой бүжиглүүлэх нь тий. Би ч угаасаа нөгөө хаус амар сонирхдаг. Би ч олон жил сонссон учраас. Цэцэг бямба гэж тэгтээ Ганбаатар Айс та хоёрын голд хэлчихв яа тий бас. Голд нь Нэг үгээр хоёр туулаа. Нэг постараа. Юу гэсэн юм? Би мэдхгүй би яг ямар фаст би тэрийг хараад цэцэг би бид ч одоо сая өвөл одоо тэргүй хамтлам дуудаал битэрчээстэй хоолнд ороод битэрчээстэй айгу надад ч өнгөө дээл хийлгэж өгнө мөнгөөстэй айгу гоё явал өстө бимбам намайг байг боддог бодож сая шууд блоклж утга шаасан ингээд яг өмнө нь тэр нэг отхон төгсгээд залуу байдаг ш тэр залуус төгсөн ш манай хүү дөнгөж төрсөн мэс мохгүй тэгэл нэг би ч тэр хүүхд мөхт төрөхөд юу тэр отхон төгсөйг бодоо явж байгаа юм та тэгсэн чинь нэг өдөр хүмүүс отхон төгс чамааг яагаад энэ аа ороо харсан чинь байдгүй бас блоклоо хийсэн тэгсэн чинь тест намайг тест амар муулч би бүр гайхалж байгаа яадаг нь ямар ч тийм тий. би бол тэгж бодлоо нэг яг нөгөө цаанаасаа нөгөө нэг ингээд бас нэг тэр чинь бас нэг цалин хөстэй юм хийж байгаа шүү дээ өөргөө бас санаа зовдөг юм шиг. За бас эндээ бас харагдаад яг тий. Ингээ нэг нүд мүдээ ингэж дарж байгаа л яадаг. Өнөө ингэ чихээ дараад нүдээ бүгд хийж байгаа ингээ автглаад. Тий яг л тэгж боддог юм. Гэтэ одоо ингээд аяга хордоо хувирж байгаа тий одоо ингээд хүмүүсийг хараад тахад юм ерөөсөө л ингээд мөнгө нь орж ирэхээр шууд одоо Ураны тэмцэгч байж байгаа л оюукийн дэмжигч болоо. тий. Ерөөс нэр амар ураны эсрэг тэмцэжсэн үгэн чи ерөөс нэг хоногийн дотор оюукийн дэмжигч болоод засгийн газар зөв юм хийж байгаа штеп ойрлоо. Хөө тэр гэрээг чи уган засгийн газар ийгэв штеп. Стэ сан. Тэгэхээр нэг юм заваа юм юу бүгд юм гатнуур шиг ингээ явж идэг юм шиг байна тий. Хаашаа Гарч ирэхэд бэлэн тий. тэр нэг хувиргагч байдаг штэ ингээд ямар ч USB ордог тий нэг тий. C-type Lightning USB тий. Аль нь ч болохоор бэлэн цоож шиг үү. Бүхэл түлхүүр тардаг цоож байдаг. Талбай дээр юу болоод нэ? Хідэн тустай уул нь энэ чинь нөгөө нэг огцорх амархан гэдэг нэг юм органик Ганц л юм явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь өчигдөр нэг юу болоо тий. Тэг өчигдрөөс эхлээд эдгээр чи өөрхий эцсийн сумаа тавьж эхэлж шин. Эцсийн сум. Баахан нөгөө ах ихснэр тэр нэг гэрэл ньюсгээ тий. Өчигдрийн тэр бичлэгийг би Twitter дээр харсан. Ингээ нэг ухаан удаа буцааж авъя ч хэлээ нэг тийм юу барьсан хүмүүс зогсчихсон чи гэрэл ньюс гэдэг ингээд нэг камертай эмхтэй тий. Очоод та ингээд яг ухаан удаг хаана үт юм бэ гэж асуусан чи энийг нөгөө ярьжсэн үнэ өөрөө энийг тэгээд тэр жигсаал ингээд баг 5 минутын дотор тарсан тий. Нэг ах бүр ярьжсэнээ ойлж мөөлөө.
уйлчих зурн найз нь юм ураас чимээг үгэн цааш яваад. Хамгийн амархан тавсан жигсаал. Мага тэр бол яг зөвөр үнэхээр яг хошин шог гэхэд одоо яг л одоо комедиануудыг ажилгүй нэр болгож ин дөө те. Тэгээ нэг ийм одоо иймэрхүү юмнууд ч нэг сошиал хөгжсөн үед амар хурдан ингээд баригддаг болчтой ингээд одоо ингээд нэг юм хоёр алхаал нэг юм худал мэдээлэл бол те. Ингээд баригдчих штэ. Тэгээ ер нь бол органик жагсаал, органик бус жагсаалыг нь юугаар харж болохыг гэвэл органик жагсаал органик бус нь ер нь бол ийм шүд багтай хүмүүс байгаа зөө. Хараад байгаа. Ер нь ингээ үүдний шүд нь ер нь нилээ тийм хоорондоо зайгаа барьсан ч юм уу нэг тийм корона ковидын зайгаа яг илүү шүдтэй хүмүүсүүд нь органик жагсаал. Яг насны ангид бас арай өөр юм тий. Тэгээ зүгээр жоок шүү. Гэхдээ ер нь зөвөр харах юм бол ер нь жоохон шүд багтай хүмүүс органик бус харагдаад масктай юм нүдний шилтэй. тийм нүрээ нуулсан Өнөөдөр чинь бүр юм өвөө юм нэр битүү өвөө юм зүгтсэн. Шууд хүм майд цаажсэн амар. яа тэр бүр Танир гурал цацсан гэсэн тий. харин тийм бүр амраасаа бүр Би ч номоо зарцсан гар дээрээс худалдаа хийсэн явжсэн байхгүй ингээд. Ном аваараа ном байш гэсэн чинь нэг жоохон л хөвгдөх шүү гэсэн. Зүгээр сап гэж цацчихсан. Янзах шиг амар урт. Ямар миний дөө чамаг хэн гэдэг юм бэ гэсэн чинь аль хэдийн талбай. Тэр нөө нэг хилтэй гурлоо. Ууттай юм уу? Гартаа атгсан явсан. Ингээ атгцсан уу? тэр гэхдээ ингээд хүний биетийг чалдаж яах гэдэг бол өөрөө муухай тий. Гэтэ ингээд нэг юм гурил гэрээсээ авчирсан байгаа байхгүй тий. Тий. Ингээд бүр тий нилээн төлөвлөөд ингээд уутанд хийж авчираад Энийг ч юм одоо уу. нөгөө Амраг хайгаад ч юм уу тоохоо болчлоо дөө. Цаг Та нар нь ч тоохоо болчлоо. Ийм ийж тоохоо зүйл. Та юу нэг юм шийдүүлдэг л юм шүү тий. Анх бас комеди хийдэг багт шийдүүлсэн гэдээ ярьдэн шүү тий. Үгүй би биш ээ. чи хануу хэлсэн санагдаад. Та гэдсэн шүү дээ. Тэгээд ийш жоохон дээшээ шийдсэн бол онох байсан байна гэдэг. Тэр чинь Irish доторх байхгүй. Irish нэг халтур хийжсэн чинь. Нөгөө монголчууд ихэнх нь жоохон хулгай хийх гэдэг юм ярьж хагаад таны гадны чи монголчуудыг дөрмжлөө гэж шийдсэн чинь та жоохон зөрүүлчлээ гэдэг. Irish баахан сохтун хүмүүс утсан. (1890) оны түүхтэй Испаниас гаралтай Сан Мигель шар айраг нь Монголд аль биесээр худалдаалагдчих. Та хайртай хүмүүс бол найз нөхдөөгөө тэмдэглэлт баяраа илүү дурсамжтай бүтэхийг хүсвэл Сан Мигелийг сонгоорой. Дурсамжтай их тансаг амт Сан Мигель. Англиунаар сонь сайхан юм. Сайхан гадаадаас ирсэн. Үгүй гадаадаас. Яг сонь сайхан. Зүгээр Айл гадаад 2 сар ирсэн. Филиппинд жагаал ирсэн. Филиппинд яж байгаа. Тийм. Оо за. Тийм. Харин Филиппин л хүмүүс амар их явдаг юм хэлтэй. Тийм. Тэр нэг хөтөлбөр байгаа тань тий. Богино. Бүр гэж тэр нөгөө угаасаа сургууль тэгээд тэр сургууль дээр хүссэн хугацаагаараа зүгээр явах боломжтой. Тийм 7 хоногт сурж болно, 7 сард сурж болно. Тийм тэгж явдаг тийм. Гой Англи хэлээр 11 сурчаад ирээ. Гой ингээд үеийн залуучууд Гоё гэдэг нь ямар залуу юм. гой яг хөөхөн ааш маш. Тийм залуучууд байсан байсан. Филиппин залуучууд уу? Тэр чинь нөгөө нэг сургууль болохоор өөр бусад Азийн орнуудын хүмүүс байгаа л да. Хөвчлэн. Манай сургууль болохоор нөгөө Япон сургууль байсан болохоор хөвчлэн Япончууд амар ихтэй. Тийм. Тэгээ саяны явалтан дээрээ би хоёр дахь явсан байхгүй юу. Тэгээд саяны явалтан дээрээ би зөөр жоохон юм амрах гэж явсан болохоор хөвчлэн монголчуудтайгаа сохох гэж яваагүй байна тийм та доосон. Англиар найз залуутай юм. байхгүй. Та нар юу нүүтэй яа. Би бол одоо Англиар пипс би нэг зон би бол одоо юу аахгүй шүү дээ. Найз өхөн бол байхгүй. Их нэртэй л байгаа гэж. Тэгсэн чи ингэж ярьж. Хүүхнүүд гэдэг энэ асуудал дээр амар эмзэг байд юм шиг байна тий. Яг улаан цам Найз залуутай гэхээр найз залуутай гэхээр Найз залуутай гэхээр юун дээр имзэг байх юм? яг зүгээр ингээд гэж мэддэг ч юм уу. ихийг хүсдэг ч юм уу гэж үү. Үнэхээр би бол тэгэл найз залуу байгаа бол байгаа гэж хэлчихдэг шүү дээ. Байхгүй бол байхгүй гэж.
зарим хэдүүл амар сэдвэн амар юу байлаа. амар ингэ уус төрөөс шууд залуутай юу гэдэг. Гэхдээ чи л өөрөө асуучихлаа шүү дээ. Амар хаард оролт юм тий. Нөгөө хин чин явчих уу? Тэгээд ирчээдээс шууд талбай орсон юм шүү дээ. А тийм үү. Талбай Одоодаас ирээд үү? жагсан. Зүг. Гэтэ ер нь энэ залуучууд бол амар гоё юм. Мундаг ингээд яг жигсэж байгаа одоо тэр залуучуудын одоо тэр харцнаас ч гэдэг юм уу те тэр дуу хоолойноос тэр ер нь бол ийм шодрог осны мэдрэмжтэй байгаа байхгүй те. Тэгээд ийм тийм бохор юмтай эвлэрхийг хүсэхгүй байгаа. Тийм амар залуучууд Монголд байгаад бол баярлж байна. Монголчин тэгээ бас нөгөө нэг юм солонгос шиг одоо нөгөө те 50 60 жил хэдэн жил ям арчилсан бас байж одоо яагаагүй те жагсч максдаг одоо нэг тийм юу байгаагүй бас ингээд энийг жоохон юмыг бас битгий дараасаа л гэж хүсэж байна те яг нэг ийм их чөлөөний мэдрэмжтэй залуучууд бол Монголд байх хэрэгтэй те ялангуяа одоо яг ийм хоёр том гүрний дунд те 3 сая хүнтэй энэ чинь нэг марчлал дуу хоол эрхчлөө те одоо юм чөлөөт дуу хоолой гэдэг ийм юмыг битгий дараасаа энийг хайрлж нандинаасаа л гэж хүсдэг. Тэгээд гоё одоо энэ дээр бол юм гоё те залуучууд бол яг гоё оролцож эхэлж байна. Одоо яг 2000-аас хойш оны залуучууд те ер нь илүү тийм юу шүү. Арай өөр шүү. Манай Улмаагийн баг гэж нэг айхтар баг байна. Одоо улмаа гэдэг одоо энэ Норог өөрөө тийм юуг нөлөөллийг үүсгэж чиж те. тий. Одоо тэгээ Норгийг тойрсон юм айгүй лаглаг залуучууд ингээд байна. Тэгээд тэр залуучуудаас гарч байгаа айдын амар гой айд гарч байна. Одоо жишээ нь би ч одоо 2000 оноос хойш чигслаа штэ. Анхал хөргий дөнгөж 1-р курст орж явахад эрүүл мэндийн иргэний хөдөлгөөн гэл байсан. Тэгэл юугаач мэдэхгүй тэр эдтэй нийлэл. Үгүй тэр үед ч одоо намайг нийлж ийн мэдээгүй л байна. Ийг өөргөө Нийлцэл явж байсан те. ийг өөрөө нийлчнээр гэж бодлоо тэр томчууд бол мэдэхгүй л. Тэгээд тэр үеэс хойш ингээд энэ бүхэл жигсаал цуглаанд оролцож үзлээ. Тэгэхэд амьдралдаа анх удаа хөтөлбөртөө жигсаал харлаа. Аюулгүй зааварчилгаатай жигсаал харлаа. Постертэй тий. Постертэй сүлд дуутай Тий цаг Сүлд нартай дуу ямар гоё юм бэ тий тэр дуу. Яна гэхдээ тэр охины тэр хэсэг нь амар өстэй. Нөгөө 50-аад яасан тий тэр хэсэг нь амар. Үг мүгээг бол гяс битсэн мөлий тий. Амар л ёо. Шоконд орохоор. Лайн аптай явах хөөх тий. Би бүр арга гайхсан. Үү. Гэтэ яг одоо ингээ өөр жагсаа сурч байгаа хөөх. Одоо баяраа маань очиод DJ хийж чинь. Тэр чинь Тийм шүү дээ. бүжиглэнгээ тэмцээд байгаа хөөх бид нар бас. Манай баярагийн тэр DJ мэж гоё үлээ. Тэр залуучуудыг тэгж нөгөө одоо эн чинь соёл нь өөр болцсон те яалчгүй ингээд энэ ийм залуучууд чинь нэг ийм заавал нэг ийм хуучных шиг те Гэр барайл. тий Нэг том ледтэй том тайз майз засах ямар ч шаардлагагүй. Гоё. Өөртөө хөнгөө. Одоо ерөөсө жигсаал бол сошиалор бүр хамаг ихэнх хувь нь явж шүү дээ. Гарын үсэг зурулж гин, стори хийж гин, рил хийж гин тий. Хаштаг өгж гин. тий гэтээ гол нөгөө нэг тэр юунууд нэг тийм одоо за хэдүүлээ амар тийм нэг бас тэр юу гэдэг яхан чааш. Гэтээ энэ удаагийнх тэр бол их тийм шаардлагууд их тодорхой тий ингээд нэг юм боснуулах гэсэн тийм аргууд гэсэн айгүй хэцүү унаад байгаа байхгүй тий. Тэрс амжилт олохгүй. Тэгэхээр Зохион байгуулалт муутай жигсаалт төр чи яг үнэн Батаг хэлж байгаа тэр санал хэлж байна. Зохион байгуулалт жигсаалыг зохион байгуулалт муутай жигсаалыг тараахад амар амархан байдаг байхгүй. яг амар олон шаардлага болоод ингээд зүг рүү тараа Фокус байхгүй болчихдог. Энд чинь ингээ фокустай. тий. Амар энгийн тий орлогоо нотлох гэдэг байгаа тий. Зөвхөн л орлогоо нотлох чинь тийм хэцүү зүйл биш шүү дээ тий. Одоо чи бид нар маш их одоо жирийн залуучууд бол байнга л орлогоо нотлож байгаа тий. Одоо бид нар юу гэдгийг Визэнд орохдоо. тий одоо Монголын ард иргэд бол ингээ амьдралаа дээшлүүлэх гээ тий. Гадаадын элчин сайдын яамд орлогоо нотолж гин тий. Одоо юу гэдгийг тэгэл татврын ерөнхий газарт бид нар байнга орлогоо би ч нөгөө нийслэлийн шилдэг татвар төлөх гэсэн шүү. Тэгээ нөгөө бид чинь ингээд мөнгө авахын тулд одоо жишээ нь төлбөр авахын тулд заавалчгүй юу баримт шивжиж төлбөр авдаг байхгүй юу? Манай энэ татврын систем чинь бас үнэхээр сайн ажилт юм билээ. Сайн юм билээ. Ер нь бол татвараас одоо яг нэр хүндтэй топ одоо аж ахуй нэгжүүдтэй ажиллаж байгаа бол та татвараас цухтахт аюу хэцүү те. Монголын топ аж ахуй нэгжүүд байдаг шүү дээ. Тэр чинь дандаа төлбөрийн баримтаар л төлбөр шилжүүлдэг. Тэгээ ингээ хүнийг ингээ нөөц төлөгч болгоо ичдэг ч юм уу те. Ингээ тэгээ бид нар чинь орлогоо бүр ингээ сар болгон тайлангаа явуулж нотолдог. Тэгээ тэр чинь уул нь бол нэг юм 5 минутын процесс л доо. Ер нь бол ингээл те. E-tax цэг, MTA цэг юм байна те. E баримт руугаа ороод ингээд
Энийг тэгээд нотлох чадахгүй бол 7 онцлоо шүү дээ. чадахгүй бол яг та нөгөө нэг яс суртахууны өндөрлөг гэдэр гээл те. Яс суртахууны өндөрлөгөө алдахгүй шүү гэдэр. Яг үндэ яс суртахууны бүр ёроол дээр шааж байгаа байхгүй. Хүүн яг юу хийдэг болж таарсан бэ? Миний үеийн залуу байсан шүү дээ. Уг нь надтай ч зүү байсан уу? Надаас нэг дүү мүү байсан уу? Контент хийдэг залуу гэсэн шүү Би дээ. зүгээр л хүү. Одоо ингээд би ингээ их сургуулаа төгссөнөөс хойш 3 дахь жилдээ ингээ ажиллаж байгаа байхгүй юу? Тэгээд тэнгууд ингээд би одоо л сая ингээл ээжтэй ингээл анх удаа төрсөн өдрөөр нь би ингээд сая төгрөг өгөөд тэг өөр амар бахархсан байхгүй юу? Би ингээд ээжийн ачиг хариулж ийн гээл тэ ингээл ээж одоо ингээл хүүхд том болох гоё агаахтай махтаа гэдэг амар их бодсон чинь тэр хүү зүгээр яаж тийм амар Хүү ээжтэй тийм авч өгсөн болов чи юу гэж бодож байна? Би ингээ гайхаад байхгүй. Ээжтэй 20 сая төгрөгийн цүнх авч өгсөн болов. Би бол тэрийг л амар гайхаад үеийн хүүхдүүд яаж тэгэж амар лаг яваад байна 20 сая төгрөгөөр цүнх мөнх авч өгөл тэр гэрлэх санал малны амар мундаг гоё юм бэ те тэр хеликоптерын төч амар үнэтэй гэдэг үстэй. Тэр чинь уусаа тэгээд маш энгийн асуудал юм билээ. Зүгээр тэр данс орлогоо нотлох амар амхан зүгээр дансны хуулгаа харуулчих те. Тийм тэгээд болно шүү. Дансны хуулгыг харуул бид тэр гадаадын элчин сайдын яам дансны хуулгаа монголчууд өгдөг шүү дээ те. Байнга л өгдөг шүү дээ. Байнга л одоо хамаг санхүүгийн мэдээлэлээ өгдөг те. Тэгээд амар easy те. Найз охин ч гэсэн бас ингээд данс яг ямар данснаас орж ирсэн ч гэсэн баг мэдэх боломжтой те. Тэр 10 сая 2 удаа орж ирсэн ч гэдэг юм те. Гэтэ тэрийг ингээд гоё close-тэй хийж ийн гэдэг бас амар гоё юм сэтгэл байгаа сте те. Би ингээд миний дансанд ингээд 20 сая төгрөг орж ирвэл эдэж close-тэй хийх. Түр чимээгүй. Тэгэхээр одоо ингээд дансанд нь баг 10 сая төгрөг анх удаа орж ирсэн байж таарж байгаа байхгүй те. Тэгээд би ингээд тэрийгээ бүр найзуудтай мэддэхгүй байхын аргагүй тийм үйл явдал болоод Тэгэхгүй нөөргүй. яг нөөстөө байга гусаа хийцээ байх те. Манай найзуулаа заавал мэдэх ёстой шүү. Тэр шүү манайхаа өө штэ. Гэтэ яг тэр ч яг тэр чин тэгээ нэг юм үзүр болчихж байгаа. Тийм, тэр зүгээр нэг юм. Гэтэ яг нөгөө залуу шалтгаан тий. Залуучуудын хувьд бас айгүй гоё ярих сэдвтэй болсон шүү дээ. Бүгд ингээл нөгөө охиныг судлаад үзсэн чинь ингээл амархуу гарч ирсэн шүү. Амархуу яага баймаа ингээ гарч ирсэн. бүх эмгэгтэй тэр амархуу. Нэг тийм CV дээр нь байж байгаа тийм. Амархуу үнээр дамжлаа гэдэг. Жолооны гүрс юм аа. Тэрүүгээр нэг юм шалгалт өгөөд гараад Автобусны бодлоо. Рүүч айгуу дором гэдэг шиг нэг амархуугаар тараад өгсөн. Гүтгэлэг байсан ч шүү. мэдхгүй яагаад тийм нэг амар өгөөсгөл явагдаагүй шүү. Тийм эсэргүүцэл өгөөсгөл бод нэг харагдаагүй тийм. Баяр шүү. Баяр чиста. Шууд хаасаагүй оролцсон. Намайгчтэй би гүтгүүлсэн. тийм шүүхэд баг үг намайг үг өдөргээд. Монголд жижиг юм дөө. Тэгэхээр яах вэ? Тэгэл яг Одоо тэгээд муухай юу явах ёстой замаар л явсан л байна. Болцооны жишг тогтоод байна. Хасаа. Хоёул одоо бэлэг өгвөл одоо яамаар юм бэ ч тоо. Октоочин бол одоо 20 саяг юм толгойд төсөөлчлөө. За энэ хоёр шортоо бол яаж 2 сая. Тэгээ тэр чинь хүн болгон тийм шүү дээ. Бүгд бишлээ манайхаа. Тий, тий. Тийм тэр чинь октоочин хөргий бас өөрсдийнхоос юу хэрийг мэдэн штэ. Би яг 20 сая хүн авах хэмжээний мөн үү биш үү гэж өөрсдөө тийм үстэй октод чинь тэгэхээр бас би ч гэсэн мэдчихэж байгаа шүү дээ би өөрийгөө. Би бол энэ охин бол намайг тоохгүй гэдэг мэдчихэж байгаа. Тэгэхээр бас нэг бүр нэг амар утгагүй ингээл амар яахгүй шүү дээ өөрийнхөө зиндаа өөргөн тэгэл нэг юм ганц сарнагаа байж нөгөөд чинь бас тосоол авна шүү. Сарнаа барихаар октод баярлж шүү дээ. Баярлалаа шүү дээ. Дандаа хэмцүү аргаар л октод. Хүний тийм үг байгаад байсан шүү дээ. Нөгөө нэг удаа 100 сарнаа өгснөөс 100 өдөр нэг сарнаа өгөх юм бол хамаагүй сэтгэлд нь хүрнэ гэдэг нэг тийм үг байгаад идээл мэлч. Тэгэхээр зүгээр заавал юм том юм хүсдэггүй. Зүгээр юм жижигээр ингэж хөөрхөн юм ингэж баярлуулдгаа л гэх тийм. Нэг удаа ингэж нэг лоо явуулахгүй ч гэсэн. Барайд ирэхэд баярлах. 100 өдөр би чамайг 100 өдөр скутерээр яваа. Яг манай Монголын амьдралд ялангуяа нэг юм төрийн нийтийн алба хааж байгаа хүний те
албан хамаарал бүхий хүн ингээд ийм тайлбарлахын аргагүй ийм амар ийм ингээд флекс яагаад тахаар ингээд залуучууд яалчгүй игдүүцэж юм л да. Тэгээд энэ өөрөө тэгээд ийм нэг тийм гайхалтай нэг тийм шудраг эс гэдэг шиг те хүн нэг юм жижигхэн сторинаас болоод ингээд юм хамаг юм мэдгэж байгаа байхгүй те. Тэгэхээр бол ер нь бол тийм нөгөө мөнхийн нууц тийм худал хуурмаг гэдэг юм чи одоо ингээд ер нь явхаа болж байна л гэж би хараад байгаа шүү дээ. Тэ? Тэгээ та үнэхээр та тэгэл ингээд өөрийгөө тайлбарлаж чаддаг байх хэвээр тэ. Тэгээ одоо ингээд гадаадын нөгөө юуг хараад байхад чинь тэгэл цагаан будаанаас болоо огцорлоо гэж өнөөдөр нэг Японы сайд хөдөө аж ахуйн сайдын ч үлээ тэ. Яагаад би гэртээ цагаан будаа авдаг яагаад гэвэл надад хүмүүс цагаан будаа өгчдөг гэд тэгэж хэлснийхээ төлөө огцорж байгаа байхгүй тэ. Аваагүй 3 жил болж ийн гэсэн билүү. Тийм билээ нэг тийм зүгээр л хандваар будаа авдаг байсан тэ буруу замаар будаа тавьдаг. Тэр нэг шууд утгаараа авч орж байна. Тэгээд нэг иймэрхүү нөгөө юм ялгаанууд ингээ байна тэ. Тэгээд манайх тэгээд бид нар өөрсдөө ийм юмтай нөгөө эвлэрэхгүй байна гэдэг нь өөрөө маш чухал юм лээ. Эвлэрэхгүй зүгээр ийм илэрхийлэл хийж ин тэ одоо нөгөө талбай дээр гараад ингээд эсэргүүцэж чинь гэдэг чинь өөрөө ядаж бас нэг Монгол улсад нэг жоохон ч гэсэн нэг юм өчүүхэн найдвар үлдээгээд байгаа байхгүй. Тэгэхгүй бид нар бүгд ингээ харахгүй за угаасаа тэгжлээд ингээ хайсан бол тэгэл энэ усад юу найдвар байхгүй. Одоо ер нь Батаач хуурай бизнес эрхэлж байгаа, би ч хуурай бизнес эрхэлж байгаа. Одоо нэг юм байгаад байна. Яг хуурай бизнес эрхэлж байгаа хүн баяжих магадлал айгүй багтай. Эсэргээрээ өрөнд орох магадлал айгүй өндөртэй. Харин төрд байгаа хүнтэй хамтарсан ч юм уу төрд өндөр албан тушаал эрхэлдэггүй тэр хүн түүц ажилуулдаггүй байсан ч гэсэн тамхи ширхэлж үзээгүй байсан ч гэсэн амар баян болох магадлал айгүй өндөртэй болчиход байгаа. Энд чинь өөр маш буруу зүйл шүү дээ. Энд чинь нийгмийг ялцруулчихж байгаа байхгүй. Яаж те яг Маш буруу. Яг одоо ингэж л хараад байна. Нэгэн тугаасаа ийм хөдөлгөөн болчлоо те. Тэнгүүд ингээд за яг одоо энийг буруу те огцруулж болохгүй гэд. Ерөөсөө л ийм над бол ингэ санагдаад байгаа. Огцруулчих те. Ингээд огцруулж болдгийг харуулъя. За тэгээд дараагийн хүн хэн байх нь хүмүүст амар сонирн байгаа даа байхгүй. Бүр амар хүн гараад ирвэл яах юм. Энэ сонголт биш шүү дээ. Дахиад гарч ирээд лалартаа дэвэл дахиад огцруулчих. Тэ? Ингээд ерөөсөө нэг юм айц төрүүлчмээр байгаа байхгүй. Ажлаа хийхгүй бол болиулъя гэдэг те. Ер нь хаач ажлаа салгагдах чинь хүртэл тийм үстэй. Нэг удаа сануулга авлаа. Хоёр дахь авлаад гурав дахь нь зайлаа хөө гэдэг нэг те. За хэрвээ оюун эрдэнэ огцорчих юм бол дараа нь гарах нэр дэвшигч ямар тэр чин тэдний л асуудал шүү дээ. Манай үстэй амар ч Хамаг байхгүй. Зүгээр энэ нэг хүн Монголын хамгийн том одоо тэ одоо их мэдлэлтэй хүн өөрөө яаж ямар нэгэн бизнес хийх эрхгүй хүн шүү дээ. Бизнес хийх ёсгүй хүн. Улсын хурлын гишүүн дээрээс нь засгийн газрын бүр ерхий сайд тэ ийм хүн чинь бизнес хийх эрхгүй, ёсгүй тэ одоо ёс зүйн зарчмын хувьд тийм мөртлөө ингээд ийм юм ингээд ягаад тахаар бас ингээл ийм байж болохгүй л байхгүй зүгээр. бас нэг байж ийм болохгүй гэдэг дээр л бид нар тэгэл ийм одоо тэр хүн чинь 6-гийн 6 жил ерөнхий сайд хийчлээ шүү дээ. Одоо бараг 5 жил рүүгээ орчихсон. Одоо 6 дахь жил рүүгээ орох гэж шүү дээ. Энд чинь ийм эрх мэдлийн экосистем гэдэг юм үүссэн байгаа. Яг өөрийнх нь таньдаг хүмүүсээ энэ тэндгүү ингээд томилцсон. Яг тэрүүгээр ингээд эрх мэдлийг хэрэгждэг ийм аль хэдийн явдаг болсон тогтолцоотой болсон байна. Тэр чинь шууд нурчиж чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр дараагийн хүн хичнээн оюун эрдэнэ таньдаг ч юм уу ардын намын хүн байсан гэсэн өөрийнхөө тэр экосистемийг үүсгэх гэж хөөрхөн цаг хугацаа аавна. Тэгэхээр эн чинь яаж юм гэхээр эрх мэдэл чинь ингээ нэг амар хүчрхэгдсэн ийм амар хүчтэй павер байсан бол энэ павер чинь байхгүй болоод шинэ павер ингэж үүсэж ирсэн. Тэгэхээр энэ хүнд ашигтай юм гэхээр иргэдэд ашигтай. Яг тэгвэл нөгөө ингээл юм хэлсэн хүмүүсийг чи ерөөсөө ингээл хэвлэл мэдээлэлэр өстөө амар гүтгээл ингээд солиорол тий. Одоо чинь улмаа дээр ажиллаж штэ. Систем шүү дээ. Хүнийг амь насаа хорлоход хүргэсэн гэл тий. Тэр гүтгэж байгаа хүүхэд нь 3 охинтой айлын банд байгаа байхгүй. За 3 охинтой штэ тэд чинь. Тэгин чи би дүүн гээд нэг эрэгтэй хүүхэд гарч ирээд энэ чинь яриад хамааралгүй хүн. Тэр чинь зүгээр ингээд шууд тэр залуу ч гэсэн өөрөөсөө ичмээр байгаа байхгүй. Зүгээр мөнгө өгөөл тэр хүнийг гүтгүүлж штэ. Энэ бол амар муухай. Энэ бол маш муухай. Тэгээд нэг юм тэгээ бүхэнтэй зүгээр гоё эвлэрэхгүй ярьсан. Эвлэрэхгүй байх нь л яг одоо тий. Тэгээд тэгэхгүй бол тэгээ та нар нөгөө юуг нь бодоод үзэлтэй тий. Нөгөө сонголтыг бодоод үзэлтэй. Тэгэл хинч дуурхаа болол ингээл чимээгөө бүгд одоо гадагшаага нөгөө тий ажиллаал ч юм уу одоо юу гэдэг эсвэл энчэнэ ингээл юу гэдгийг тий нам дагаж одоо ингэж яваал ингээл яах юм бол энэ ингээд нэг юм
энэ золчин баг бохох гээд байгаа юм яах гэдэг юм тий. Аюу хэцүү Одоо тэгээд нийгмийг ялцруулаад байгаа юм. тий. Одоо нөгөө Үний юм гэж байхаа. тэр corruption гэдэг чинь өөрөө ялзрал гэсэн үг шүү дээ ерөөсөө. Энэ ингээд тэр чигээрээ ялзарлж байгаа. Завхрал гэсэн баг тий ялзрал ялзрал завхрал тий. тий. Corrupt тий. Завхарж юм. За яг одоо угаасаа тэгэл нэгэнд гоё хөдөлгөөн эхэлсэн хэдүүлээ үр дүнгээ бас харах байлгүй те. Харин бүр Одоо яг гоё хуралдаж байгаа шүү дээ. Лайн аптай гоё. Артын нам тэмцдэг яг болчихлоо. одоо хуралдаж байгаа. Өөр. За хэдүүлээ сэдвэж байгаа өөрчлөлт. Нэг хүнзгийх гэж байгаа юм аахгүй шиг боллоо ёо. Өөрчлөхгүй гэж мэ өөр. Ер нь та хоёр яг надаас яг юу хүсэж ийн нэвтрүүлгээр надаас хизээч тийм дарк биш юм гарахгүй шүү дээ. Ам нэвэл дарк шааш дээ. Тэгсэн хэрэг дууссан уу? Сүүлийн Аа дуу тий. Сая гараад бас. Ямар хөө гоё санаа чинь. Өө тэгээ сайхан бүгдээрээ үзээлт бас сайхан дөрөв хас төрөл. Танд юу нэг яаж санагдав? Би бас гайхаад байхгүй ингээд тэнцээ ингээ арал дээр байгаа залуучуудыг хараад суугаад ингээ сэтгэлдээ хэлэх нь ямар хөө санагдав? Энэ анх сонирн байсан уу? Аа За хоёр дугаар явчихсан тий хоёр үйлрэл явсан. Тэгээд бид нар чинь нөгөө яг нөгөө тэр арал дээр нь бол байдгүй. Яг Монголтой яг энэ студиуд бичүүлдэг. Тэгэл ер нь бол нөгөө нэг реакшн төрөл шүү дээ. Одоо нэг панелистууд гэдэг чинь тийм үүрэгтэй. Тэгээ реакшн хийж байгаа. Тэгээд одоо юу гэдгийг нөгөө нэг яг тэр нөгөө бид нар арай юм дэлгэмэл арай юугаар нь үзтээ. Одоо нэг эффект гарч байгаагаар ер нь бол хамгийн уртаар нь үздэг. Тэгэхээр тэрэн дээрээс бас нөгөө нэг нарийн нөгөө нэг те нэг нь тэрэндээ нэг ханд хайцсан ч юм уу те одоо юу гэдгийг нэг тиймэрхүү юунуудыг ингээ арай илүү олж хардаг ч юм уу нөгөө үзэгчдийн нэг анзаараагүй юмнуудыг бас жоохон нэг тийм дүүргэж өгдөг юм шиг санагдсан тий. Тэгэл ер нь бол залуусын гоё шоу оролцсондоо бол маш баяртай байдаг. Тэгээд ер нь нөгөө нэг эн чинь бас юм манай амраа чинь бас одоо тийм миний гэргээд одоо юм хосын шоу те залуусын шоуноос Тэр үеийн бас гарч ирсэн шүү дээ. Тэгэл ер нь бол юм гоё залуусын энэ нэг юм харилцаа хайр дурлал чинь бол маш их тийм хүмүүсийн сонирхлыг татдаг юм байлээ. Тэгээд нөгөө хүмүүс чи ерөөсөө л нэг тийм одоо юу гэдгийг те энэ яах нь оо за те энэ одоо яаж санал тавих нь уу ч гэдэг юм уу те нэг тиймэрхүү юм бас маш их тэгж яадаг юм байлээ. Нөгөө хөшин залууг үздэг юм байлээ. Тэгээ нэг ээж аавуудтайгаа баг эмээ өвөтэйгээ үзэж байгаа гэдэг гэсэн тийм юунууд бол их ирж исэн тийм. Тэгээд одоогийн залуучууд бас яг ямар байгаа энэ төр гээл те. Та ингээд эхнээс нь үзээ дуусгаж байгаа шүү дээ. Ингээд яг уулзаагүй мөртлөө дасчихж гин үү? Ер нь. Өөр таньдаг биш санагддаг. Тий, ер нь бол тэгэл тэд нар ч гэсэн бидний амар таньдаг юм шиг санагддаг гэсэн тэгээд. Гэтэ яах вэ гол асуудлаа ярих шахах. Дагуулсан. Гэтэ энэ бол энэ ч бас сайхан entertainment show шүү дээ. Тэгээд тий ер нь бол энэ иймэрхүү одоо нөгөө reality юм чинь илүү нөгөө хүний анхаарлыг ер нь бол одоо юм тавилттай жүжиг одоо тавилттай юмнууд бол ер нь бол жоохоо одоо ингээ монтажлцсан те яг ингээд нэг за чи ингээ хэлчих гэсэн тийм юмнаас илүү яг reality тэр нууц тэр одоо те камерын бичлэгэнд өртцсөн ч гэдэг юм уу те тиймэрхүү юмнууд нь бол илүү үзэгчдэд илүү хүрж байгааг бол би анзаарсан. Тэгээд дэлхийд даяар ер нь одоо юм нэг reality төрөл бол их явж байгаа юм байлээ. Ер нь одоо хүчээ авч байгаа гэх юм уу. Тэгэхээр реакшн хийдэг нөө. Тийм бид нар бол нөгөө панелистууд нь бол яг реакшн хийгээл тэгэл тиймэрхүү. Миний гэр яадаг гэсэн юм бэ? Миний гэж та нар боддоо тэр үед дотоодын нийтдэгдэхгүй юм шүү дээ тий. За. Бараг ойролцоогоор 1 тэрбум доллар л байсан баг. Манай дотоодын. Одоогоос бараг 16 дахин бага байсан. Тэгэхээр ч өөргөө тэгэл дотоодын нийтдэгдэхгүй тийм бага байсан. Тэгэл тэрэндээ таарсан л хөрх юм болж. Тэгэхээр нэг орон сууцлээсэн. Нэг юм хаус байсан. Тэгэл хаус яг тухайн үед чинь нөгөө Big Brother гэх шоу тийм хэвээр байлдан дагуулж ирсэн. Big Brother. Саяхан бас Монгол ээжтэй оруулж ирсэн шүү дээ. Орсын гоолууд тэгээд Бошой брат гэдэг тийм. Орсон тийм Домд бач бас амар их чиг. Тэр чи яг тийм бохгүй ингээд ийм байшин дотор тийм. Big Brother ч мөр яг байшин дотор ингээд хорж байгаад яадаг. Яг тэр формат нь яг тухайн үед чи мэдээж монголчууд нөгөө тийм их хэмжээний мөнгөний төлөөд юуг нь авах боломжгүй байсан учраас өөрсдөө санаачлал юу н харж байгаа нэг иймэрхүү юм байдаг гэж хийсэн. Франчайз нь бол аваагүй шүү. Энийг яаж хийж хийсэн юм бэ? Аваад чирэггүй. Бараг тийм. Тэгэл Гэтэ бүгд үзсэн шүү дээ бид нар. манайс чинь тэгэл яас. Тэгээд тухайн үед бол одоо ингээд эргээд санахад их л сайн шоу болсон юм шиг санагддаг шүү дээ надаа. Бараг анхны хосын шоу гэж явахгүй. Тэгээ би чинь тэжээс ч тэрнээс байдаг байсан нөгөө суугаад би чинь баг. Тэгсэн шүү дээ.
зоолоотой суугаад манай Big Sister-ийн зоолоод суугаад. Тэгэхээр бас амжилттай шоу. Тий, тэгээд тэр үед чинь тий хосмос болоод их л гоё л. Англи руу яг тэнгисийн эрэхт орохыг юу санал тавиал орох уу? Надад уг нэг season 1-ээс нь бол яг орох уу гэж асууж лээсэн л та. Оо. Гэхдээ би яг орж чадахгүй бах уу. Би яг угаасаа тийм Бах оо. дандаа тийм хөөрхөн байж чадахгүй юм шиг санагдаад идэв. Юу гэсэн үг? Тэд нар ч гэсэн дандаа хөөрхөн байдаг шүү дээ. Банга ингээд камерны өмнө байна гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь тийм жоохон миний орох юм биш байсан бахаа л гэж бодоод тэгээд яах ингээл тэгэл орж байгаа шүү дээ. Тэр бас амар хэцүү юм билээ. Яг ингээ 24/7 камертай тэг ингээд ярианууд нь бичгтэй ч гэдэг юм уу те. Тэгээ хүн угаасаа тэгээд нөгөө эхний нэг хэд хоног ингээ яг камерны нөгөө юунда бэлтгэлтэй байж байгаа сүултээ ингээд соларч эхэлт юм билээ. Дандаа өөрөөхөө. Гэтэ тэнд орсон залуучууд бол үнэхээр юм зоригтой би бол маш тийм одоо өөрсдөө ингээд тавьж штэ. Тэгээд одоо сошиал дээр яаж хүмүүс одоо шүлсээ өсчүүлж юм те. Яаж харааж өрөөж юм. Тэр болгоныг ингээд даагаад одоо ингээд гарч байгаа залуучууд бол маш зоригтой. Тэрийг нь бол би үнэхээр үнэлж байгаа. Тэгээд их зориг шаардах юм билээ. Яалч би л бас орж чадахгүй л санагцсан одоо тий. Олны хил амнаас айхаа болдох чинь л хамгийн амар чухал юм биш үү? Тэр ирэх чөлөө. Тэнгисийн эрэхт орсон хүмүүс бараг дайралцаанд орж байгаа юм шиг санагдав. Тий, дайралцаа энэ гэл тий. Тэрнээс ч хүн тухай. Хүнд. Тий. Яг Дайралцаа буцаага дайрч чадахгүй байхгүй. Чи зөвхөн буцаага хэлж чадахгүй. Зөвхөн комментээр ингээд чамраа бичнэ тий. Би ч одоо тэр нэг шоу 4 сар 20 болсон шүү дээ. 5 сар. Амьдэр 5 сар болсон тийм шүү дээ. Тэгээ бүр байлгаал байсан юм шиг. Тэр үе чи бүр хаард байсан шүү. Би бол бүр нэрээ тэгээ бүр чинь 0-д хүртэл камертай зэв. Тэгээ би бол өөрийгөө би бол амар төвчээртэй хүн юм байна л гэж бодлоо. 5 билүү 6 хүн болсон шүү дээ хамгийн сүүлд. Яг 4 сар 20 онсон яг 5 билүү 6 хүн байсан. Тэр тэгээ бүр яг бүр лайв явж исэн юм даа нэг одоогийнх шиг бэлтгэчээд дараа нь үзүүлсэн шүү дээ. Шууд оройн шууд өдөржингөө бичээл оройн монтажлал маргааш нардаг бичээл монтажлал маргааш. Амьд юм бүр амьдэрж исэн. Үйл явц нь яа тийм хүмүүсээ нэгнээсээ ярьж байгаа хамгийн амар нь шүү дээ. Тэр байшингаас гараагүй 4 сар орсон. Амар Юун карантин амар гоо. Юун карантин. Гэхдээ би бол зүгээр дотроо тэгж за яг шоронлог ингэ Тэгээ би ч одоо би амар бэлтгэлтэй шүү дээ. Одоо ингээд улс төрийн юм яриад магадгүй эзэн нэг өдөр намайг янз бүрийн юмор гүтгээд шорон монд суулгах юм бол би бол асуудгүй суучаалаа. Яг тийм юмыг аж мэдгүй тийм үстэй. Одоо ч ингээд хачаа хичээ юм сонсогдтол юм ярьж байгаа хүмүүс. Одоо тэгэхээр сүүлийн үед бол айгүй хүнд байгаа шүү. Тэгээ энэ уусаа нэг юм яг л юм дарангууллаар ингээд нэг ингээд тий яах уу юу гэдэг дээрээ тэгэхээр тийм байсан юм шүү. 4 сар 20 болсон юм шүү дээ. танах чинь бүр үнэхээр амар өөрөө мэдхгүй байсан байхгүй дээ. За ямар ч юм ингээ хийчихээ гэл яасан. Яг байх тэгээд хүн ч тэгээд хоол унттайхад болдог юм байна. Хоол газар таа дээр юм байна. тий Хоол унттай. тэр бол бас Одоо ард түмнэр үлдсэн л дээ. Бас амар сони юм гарч ирэх байна. Яг тэр үед чинь нөгөө нэг тэр шүрэн бугуувч гэдэг кино шүү дээ. Яг тэр студ хийсэн шүү дээ тэр кино. Тэр шүрэн бугуувч юм. You and the man гэдэг. Тэр нөгөө амар кино тий. нөгөө нэг эсний нүүд шүрэн бугуувч. Тий нэг хэсэг нэг тийм кино. Тэр амгаа ах махын нэг яасан кино. Тий. Одоо яг тэр үеийн кинонууд буцааж тавиад байгаа шүү дээ. Тий тэр чинь. Нэг хэсэг нь амар явсан шүү Нөгөө хиний чин санаагийн тоглосон нь хаа өрхийн баян шинэ ийц шүү дээ. тий. Гэтэ одоо тэр үеийг бодвол манай Монгол одоо залуучуудын үзэж харж байгаа юм яаж хөгжсөн бэ те бүр одоо бүр AI одоо юу вэ те энэ ирээдүйд бол одоо юунууд жишээ нь одоо ингээ код бичдэг хүмүүсээ ажиллаас нь одоо ингээ чөлөөлж байна гэж те одоо технологийн компаниуд те кодыг зүгээр ингээ AI бичдэг болсон байна. За одоо ингээ зохиолыг AI бичиж чинь те Шүлэг бичиж чинь, яруу найраг унш. шүлэг бичиж чинь заримдаа баг юм төрийн ажлыг баг AI хийж иж магадгүй шүү дээ. Ер нь гаргаж байна. Одоо энэ лаглаг болсооч одоо тийм. CEO-ийг чи хиймэл оёо хаяа таас. Тийм. Гэхдээ яг хоо жинхэнэ нөгөө нэг бодитын бас яг өдөрдөгч манлайлагчиг бол бас орлох арай болоог баг. Гэхдээ нөгөө ерөнхийн нөгөө нэг юм бичиг цаасны ажлуудыг бол ингээд AI-аар хийдэг те. Тэгэл ер нь хүмүүсийн тэр үзэж харж байгаа юм
одоо бол бүр шал өөр болцсон. Тэгээд Би бол бас бидний тэгж хүүхдүүд бол бүр тасарсах. мөнгө хөгжил хоёр ч амар хоорондоо холбоотой юм. Бид нар мөнгөтэй болж иж өнөөдрийн түвшинд ирж байгаа шүү дээ. Хизээч ийм ресторан байгаагүй шүү дээ. Тийш үү? 2000 оны үед чинь тэгэл Нэг паб те нэг ямар паб ч үлээ дотор тамхи татаал паб ингээл диваныхаа энэ минийг ингээд ухаж мохцсон байна. Тийм оос байлаа шүү дээ. Энэ пивийг бол зүгээр уухгүй те заавал энийг нэг одоо ч ингээд хүүхдүүд дураараа гараад скит авъя гэвэл аав, дугуй авъя гэвэл аав шүү дээ. Намайг багахад бол дугуйтай хүүхдүүд бол од байсан шүү дээ. Үнэхээр дугуй аавна гэдэг бол скит бол бүр ховор арга байхчгүй шахав. Роликтэй хүүхд гэдэг чинь амар од байсан. Тэгсэн чинь одоо бол хүүхдүүд дураараа юм хийж болно. Бараг хүүхд болгон гар утас таблеттэй болсон биз дээ. Тэгэхээр энэ бол амар хурдан хүмүүсийн тархийг бас задлт юм байна. Хичнээн масс байгаа ч гэсэн тэр хүмүүс чинь маш хурдтай хөгждөг юм байна гэдгийг хараад. За яг энэ сэдвээс дамжуулаад нэг юм асуучих. Одоо манай хоёр ч бол гоё сайхан олон хүүхдүүдтэй аав нар штэ. Тэнгүүт яг шөөж олон. тий. За яг бүр нэг ийм нийтлэг юмар нь биш шүү заяа. Зүгээр л ийм ирээдүйд хүүхдүүдээ ингээд яг оюутан болоход улс ямархуу байгаасаа гэж бодож байна. Зүгээр л ийм энгийн хариулт өгвөл. Тэгэхгүй яг л ийм хөл байна. Ер нь би тэгтээ ингэж бодсон. Хүмүүс бас нэг сүултээ нэг ийм хит гутран болоод байгаа юм шиг санагдаад. Ер нь ийм билээ шүү дээ. Жаа оноод иж магад. Тий. Ийм шиг үлээ. Улс нь томрогдсмаа асуудал нь томрд юм билээ. Америк одоо цүмийн дайманы аюул ярьж байгаад манайх нэг утаа ч юм уу тий. Тэ нэг замын төвчрөл ч юм уу. Хүн байгаа газар асуудал байна. Тэрийг бол бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Бидний хүүхдүүд томорсон ч гэсэн тэнцээ ямар нэг асуудал байж л байна. Тэгэхээр тэр асуудалд тэр хүүхд бэлэн байх хэрэгтэй. Тэр асуудлыг хүлээж аваад тэрэнд хариу үйлдэлгээд тэрэнд survive хийх чадвартай л хүүхд бэлдэх хэрэгтэй. Түүнээс ч одоо ингээд том болоход нь ингээд ямар ч асуудалгүй болсон байгаасаа гэдэг бол тэр бол хамгийн утгагүй мөрөөдөл юм болов уу гэж боддог шүү дээ. Гинэн мөрөөдөл тийм. Тийм. Миний хувьд бол нөгөө Монгол улсын дархлаа бол ерөөсөө эрхчлөөт иргэд юм байна гэж би боддیں۔ Эрхчлөөт хүн гэдэг чинь яг юу вэ гэхээр тэр хүн биш үү? Ямар нэгэн санхүүгийн хараат бас одоо улс төрийн ямар нэгэн хүчнээс санхүүгийн хараат бас өөрөө ингээд хоолоо идчихдэг тийм. Гэсэн үг байхгүй юу? Тий. Одоо худалдагдахгүй гэсэн үг тийм. Өөрөө хоолоо идчихдэг. Одоо та нарын сошиал дээр ингээд яг органик ярьж байгаа хүмүүс бол дандаа өөрсдөө хинээс ч одоо ингээд тижээлэхгүй хоолоо олж иддэг хүмүүс байгаа тийм. Тэгээд иргэдийгээ манай төр засаг аль болох бүр максимум эрхчлөөтэй буюу дээрэс нь мэдээж тэр эрхчлөөг идэл одоо мэдрэх тийм маш мундаг боловсралтай байх хэрэгтэй. Тэр ухамсарлах тийм. Тэгээд эрхчлөө гэдэг чинь юун дээр тогтдог юм гэхээр үүрэг хариуцлагын дээр л тогтдог юм билээ. Тэгэхээр нөгөө үүрэг хариуцлага тийм Монгол хүн одоо жишээ нь ийм эрхтэй гээл тийм. Тэгээд тэр эрхийг бий болгох тэр хариуцлагыг хүн өөрөө үүрэх хэрэгтэй байхгүй. Одоо юу гэдгийг тийм сонгосон сонголтынхоо алдаа болон оноогийн үүрэх чадварыг хэлээд байгаа шүү дээ хариуцлага чинь тийм. Өөртөө хариуцлагатай ханддаг. Бусдаас хариуцлага тэгжээж хүн чинь бусдаас хариуцлага нэхэж чадна тийм. Тэгэхгүй өөрөө татвар төлдөг хүн бол тэр төсөв тэр хүнд яаж зарцуулагдаад байгаа тэр хүн мэдрэгчгүй. Яг өөрийнх нь карманаас ингээд татвар ингээд авж байгаа тохиолдолд нэрээ энэ мөнгө чинь яаж цаана юу болоод байгаа вэ гэдэг юм нэг хариуцлага нэхэх сэтгхүү үүсдэг юм билээ. Тэгээд ер нь бол Монголын төрийн яг дархлаа одоо бидний хоёр том автократ улсын дунд байна те. Одоо юу гэдгийг энэ дархлаа бол ерөөсөө иргэдийн эрхчлөөтэй боловсралтай болгох юм бол Монголын төр удаан оршин тогтно. Би тэгж боддог. Тэгээд одоо бидний хүүхдүүдийн үе рүү бид нар бол энэ эрхчлөөг нь улам сайн батлаж хамгаалж үлдээж өвлүүлэх хэрэгтэй. Одоо энэ эрхчлөө гэдэг юм чинь бид нар ингэж энэ эрх гэдэг юм чинь эдэлжиж энийг одоо exercise your freedom гэдэг шүү дээ. Өөрийнхөө тэр нөгөө эрхийг өөрөө тэр эдлэх хэрэгтэй байхгүй. Одоо бид нар үг хэлэх эрхтэйгээд тэрийг хинч эдлэхгүй ингээ бүгд айгаад ингээ чимээгүй байгаад тах юм бол эн чинь ингээ хомигдал байна. Байхгүй болол байна тий. Тэгэхээр тэр үг хэлэх эрхтэй байхын тулд тэр хүн яах хэрэгтэй тий. Тэр үг хэлэх хэмжээний тэр эн чинь боловсралтай тий ухамсартай тэр юм зоригтой тийм сэхэтэн нийгмийг сэхэрүүлэх тийм хүсэл зоригтой хүн байх хэрэгтэй болох нь шүү дээ. Тэгэхээр яг тийм нөгөө нэг юм мэдлэг боловсралтай иргэд дээр л ер нь энэ улс орон чинь явдаг юм билээ. Тэгээ миний нэг анзаарсан юм болохоор яг иргэн тойрны бага улсууд маань бол
үнэхээр яг эзэнт улсууд одоо юу гэдгийг чи Монголд одоо бид нар ингээ комеди хийж болж байна те. Комеди гэдэг энэ чинь эрхчлөөний маш том одоо нэг юм хэсэг багхгүй юу? Одоо ингээ шоолж болдог те. Энэ хүчрхэг эрх мэдэлтэй хүмүүсийг шоолж болно гэдэг чинь маш том эрхчлөөний тийм үзүүлэлт. Одоо чинь Оросд чи одоо ингээ буруу жок хийх юм бол Путинийг Украин руу явна те. Украины тал Аа чи хятадд ингээд буруу жок ярих юм бол чи түүх болж хувирна те. Тэ түүхийн нэг одоо юу гэдгийг те нэгэн сайхан тийм түүхэн хүн болж ирсэн те. Түүхэн чард үлдсэн гэж. амьд байхгүй. Тийм тэгэхээр ингээд нөгөө энэ дунд ингээд манай улс ингээд те их хурлан илүү одоо хүчтэй үг хэлдэг эрхчлөөт иргэдэн ингээд юун тэр хятадын тэр хэдэн сая хүн шиг нэг хүн дуурч чаддаг те ийм мэдрэмжтэй байж бид нар энэ жоохон баланстай байх юм болов энэ хоёр том одоо хүчнүүдийн донд те тэгэхээр одоо нөгөө юм хэлж байгаа энэ залуучуудын зоригийг битгий мохоогоос тэгээд юм манай одоо те жинхэнэ Монгол үнээс харуулах ухаан гэдэг шиг одоо энэ ирээдүгөө бодоод бид нар ч гэсэн бидний хүүхдүүд ч гэсэн энд амьдрын штэ гэж бодоод одоогийн энэ эрх мэдэлтэй байгаа хүмүүс бас нэг жоохон тийм наанта цаанта байгаасэ те тэгээ гол нөгөө бидний энэ 90-ад оноос хойш олж авсан хамгийн том үнэт зүйл чинь энэ нөгөө нэг юм эрхчлөөт тийм арчилсан энэ одоо энэ систем баггүй юу. Тэгэхгүй бол одоо тэгэл энийг алдах юм бол тэгэл хэдүүлээ бол хойд солонгос болол тэгэл тий одоо юу гэдгийг манай эдийн засаг ч гэсэн амар сони юм дөрвөл алгуулна да. тий одоо тэгэхээр бид нар эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй тэргээл уул одоо зөндөл юмнууд байгаа тий. Гэхдээ нөгөө ганц байгаа тэр энэ ололт амжилтуудаа бас бити алаа хийчаасаа тий. Тэгээ манай одоо эдийн засгийг бодох бол амар гаж заяа. Бид нар Монгол улс биш тий. Ерөөсө хятадууд биднээс нүүрс авах тэгээ Оросууд бидэрт бензин зарах хоёр дээр ингээд бид нар ингээд боолгуулсан байж идэг заяа. Тэ хятад агаа нар нүүрс авах уу Орос агаа нар бензин зарах уу гэдэг. Тэгэхээр яг одоо жишээ хүнээр бодохоор тий зөвхөн би нэг л хүнд юм зардаг тий. Тэр хүн нэг л хүнээс би талах авдаг тий. А тэр хүн маань надаас авах болоод над шиг юм зөндөө авдаг хүмүүстэй тий. Оо би чамаас өнөөдөр авахгүй ч гэдэг юм уу. Ингүүл яах вэ те эсвэл миний зарж байгаа юмны үн унчвал яах вэ те гэдэг ч юм уу эсвэл надад зөвхөн нөгөө нэг талах эрчим хүч өгдөг хүмүүс маань тэрүүгээр намайг боогоод байвал яах вэ те одоо тогийг чинь таслаа шүү өдр гээл те тэгэхээр яг хүнээр ч гэсэн бодоход хүн өөрийнхөө тэр орлогын их усрыг солонгоруулах хэрэгтэй өстэй те тийм тэгэхээр яг цаашаа бол ингээд нөгөө уул нь бол ус маань бол ингээ гоё болох юмнууд зөндөө байгаа. Гэхдээ нөгөө хамгийн чухал юм чинь энэ шүүмжилж чадж байгаа энэ дуу хоолойнуудыг л энэ чинь нөгөө нэг сүүлийн одоо зураас шүү. Энийгээ ингээд устгахчих юм бол тэ цаашаа хэдүүлээ баг ёроолгүй юу бас эвгүй санагдаад идэв шүү. Усан шүү. Ахын дүү юу гэж. Англиун ерөөсөө юу ч ярихгүй үргэлж сонсоо суугаад байгаа. Одоо ярих юм байхгүй тий. Сонгосон шалтгаан маань Амраах Батах хоёр маань угаасаа яг одоогийн энэ хөдөлгөөнд хамгийн идэвхтэй байгаа хүмүүсийн нэг. Тэнгүүт одоо бид гурав бол аль ч хөдөлгөөнд зүгээр л аль ч үед зүгээр л юм эрхчлөөтэй дуу хоолой тэгээ аль нэг хөдөлгөөний хүмүүс шин яг нэг хамгийн идэвхтэй байгаа хүмүүсийг урьж оролцуулсан юм шалтгаантай. Энэ дугаар ер нь иймэрхүү чиглэл рүү оруулна гэж явсан. Одоо үзэл бодол те огцрог шалтгаан. Тэнгүүт нөгөө бид гурав болохоор англиунд би бас өчтөр хэлсэн те нөгөө нэг бид гурав бол ингээд дэмжиж байгаа. Энэ хөдөлгөөнд угаасаа оролцож байгаа чигсэж байгаа бас. Тэгэхээр энэ дугаар ер нь иймэрхүү байгаа шүү. Тэгээд нөгөө нэг хит их тууширч ийн гэж бити одоорой. Туушир гэж юм байдаг юм. Гэхдээ босод үед нь бид нар тэгэл нөгөө гоё юм яриад нэг юм яриад байж л байдаг шүү дээ. Яг одоо ийм цаг үе тэгээ манай англиун бол бас ингээд те гадаадаас ирээ шууд тэр чагсаал дээр одоо те би л очиж чадаагүй байгаа. Би нөгөө нэг сая ханиад тусаад эмчилгээнд байсан. Тэгээд нөгөө одоо чи англиун амар хүн таниад үрдэг тий ер нь. Тий энэ нэг жоохон балан юм байт юм аа. Тэгээ англиун бол очсон байгаа байхгүй те. Тэгэхээр аль хэдийн ингээд ийм маш гэхдээ яг хөө зүгээр ер нь иймэрхүү жагсаалууд ингээд байж л байдаг. Амраач гэсэн зөндөөл жагсаал те юмд оролцож л байсан. Бид нар аль ч үед зүгээр жагсаж гин үү, жагсахгүй байна уу хамаагүй. Тэр өөрийн гэсэн тийм Монгол хүний юм эрх чөлөөний те тийм мэдрэмжтэй одоо ер нь бол ингээд та хүн болоод төрсөн шүү дээ те. Одоо ингээд хүн болоод төрсөн бид нар тийм ам байна те амьдрал байна те. Тэг яагаад бидний юм нэг юм хүн өөр нэг хүнд ингэж дарлагдаж амьдрах хэвтэй ер нь те. Одоо энэ та нар одоо бурханд итгэдэг үү, юунд итгэдэг үү те. Хүн болж төрнө гэдэг чинь асар их аз завшаан заяа өстэй те. Тэг эндээ ингээд тийм нохоо шиг амьдраад те нэг хүнээс ингээд айж ичээд
Тэгээ эцсийн бүгд л үхэн штэ. Тэ. Тэгээ энд хинч амьд гарахгүй тэ. Тэгжээж ийм хогийн урвагч холчгор ийм одоо юу гэдэг ч юм дэ тийм бити байгаасаа зүгээр залуучууд маань одоо комеди ч гэсэн яг хөтэй тэгэл бас л нэг тийм бид нар нэг амар тийм бас байнга улс төр жийч гэж яадаг. Манай амраа бол энэ улс төрийнхөө юунд дээр бол үнэхээр одоо нөө Пороо болох гээд явж байгаа. үгүй энэ дээрээ тууштай тэгээд үзэл санаа тэр юм байнга илэрхийлж явдаг. Амраад бол бид нар бол талархах ёстой. Ер нь бол ийм хүн байгаад бид нар бол маш баярлж талархалж одоо үнэлж те энэ хүнийгээ хайрлаж явах ёстой. Тэгээд би бол байнга хэрэлдэг амраадаа. Тэгээд хүн болгон бас ийм байдаг л байхгүй те. Гэхдээ би ч одоо мэдхгүй жоохон юм сэтгэл зүйн асуудалтай ч юм уу. Одоо Ямар сэтгэл зүй. усууд усгаар уу зөндөл байсан шүү дээ. Зүгээр би бас ингэж бодоод байна. Одоо бас ингээд сүүлүүд ингээд анзаарч хахад яг эрх мэдэлтэй хүмүүс бол тусдаа зөө өөр. Энд чинь ингээд нөгөө олонхын эрх шиг үүднээс явж байгаа шүү дээ. Одоо би сүүлд ингээд бодоод тахна ингээд хит их хүнийг нөгөө төгсөөлөх гээд идэх болсон юм шиг санагдав. Одоо жишээл ингээд нэг одоо тэртээ тэгвэл бүгдээрээ токсик байгаа шүү дээ. Манайд ер нь токсик биш хос ер нь манай Монголд бараг байхгүй. Тэгэл ингээд нэг асуудал яхахлаар нөгөөх нь ингээд сошиал дээр ягаал ингээд сэвэл те. Ингээд сүултээ тэгэл тэр тусмаа бүр ингээд хосынхаа харилцааг айгүйх тэгдэг болцсон юм шиг санагдаад сүүл гарсан кейс мэйсүүдийг хараад хаа те ингээд бүр амар ингээд ягаал тэр байдаг юм шиг санагдаад. Скриншотуудаа ингээд би ихтэй хэлмээр байгаа. Ах нь бол төгсгөн биш шүү. Ахт нь бол лалрын зөндөө байгаа шүү. Хэлмээр байгаа байхгүй. Би ч мангар танаас нэг ийм асуумаар байхгүй. Одоо ингээд за ингээд Монгол улсын ингээ ихэнх нь ингээд либертархан болчих заяа. Тэгвэл яг ирээдүйд ямар юм болохгүй юм. Яа. Ер нь шүү дээ хэрвээ ингээд ямар нэг үзэл санаа нийгэмд доминат хийгээд эхлэх юм бол чинь тэр үзэл санааны дарангуул явагдаж ин гэсэн үг үстэй. Гэхдээ за яхаа тэгэх ямар ч боломжгүй. Хэрвээ бид нар намд одоо олон хүн илсээд те тэр нам ингээд засагаа барьдаг чинь. Нэг тиймэрхүү юм байж болно. Олонхон саналаа өгдөг ч юм уу те. Тиймэрхүү юм бол байж болно шүү дээ. Тэгвэл харин ер нь ямар нэгэн болно болох вэ? Ер нь би бол зүгээр тэгж боддог шүү дээ. Хөгжил бол амар хурдан заяа. Тэр бол маш амархан ингээд хүмүүсийн ашиг олох тэр сэтэл шүү дээ. Инсентив гэж юм байгаа шүү дээ. Тэрийг ингээ өдөөчгöd зүгээр ингээд 3 сая 500 мянган ингээл бүгд ажил хийгээл баялаг бүтээл гэхэд энэ улсын орон зүгээр 3-4 жил бүр enough байхгүй. Гол нь тэрийг ойлгох гэж маш урт хугацаа зарцуулдаг хүмүүс. Одоо жишээ зүгээр хамгийн сүүлийн жишээ Аргентин жил 6 сар болж байна ерөнхийлөгч болоод. Инфляц нь 300% байсан инфляц өнөөдөр 30% болсон шүү дээ. 10 дахин буулгаа хийсэн. Дээрээс нь Аргентин руу одоо хөрөнгө оруулагч бүгд мөнгө өрөөдгөө шүү дээ. Бараг уул уурхаад бараг хэдэн 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт татцсан. Яа тэнтэй хөрөнгө оруулъя гэд BHP хөрөнгө оруулъя гэд ингээд бүгд мөнгө барьсан гүйж шүү дээ. Ямар ч тийм мега төсөлмөс санаачлаагүй зүгээр л ямар ч тийм яриаггүй зүгээр л зах зээлээ чөлөөлсөн чинь дэлхийн тэрийг бас том мега компаниуд ирээд бид нар хөрөнгө оруулъя гэд тэгээд гэрээнүүдэд байгуулдаг. Тэр зах зээлээ чөлөөлсөн гэдгийг бас залуучуудаас нэг жоохон гоё жоохон тайлбарламаар юм шиг байгаа тийм. Одоо яг юу хийсэн бэ? Одоо жишээ нь Монголд одоо ингээд нэг юм ажил хийхээр нэг яамны нэг одоо юу ч үгүй нэг юмнаас нэг тусгай зөвшөөрөл авах гэдэг нь тийм нэг юм зөвшөөрөл авдаг штеп. Тэгээ нэг юм баялаг бүтээхийн тулд хин нэгнээс зөвшөөрөл авдаг ч гэдэг юм уу. Нөгөөх нь ингээ өгдөг ч гэдэг юм. Эхлээд хамгийн эхлээд юу хийсэн бэ гэсэн чинь хавар мэлээ ерөнхийлөгчийн тангараа өргөөд 2 илүү 3 цагийн дараа 18 билүү 20 яам байсан зөө 22 ч лөө тэрийг шууд 9 яам болгох тэр гар ус зурч. Аргентины ерөнхийлөгч чи одоо ер нь бол ерөнхий сайд гэсэн одоо ерөнхий сайжийг нэг засгаа үүсгэх кабинетээ бүрдүүлдэг. Кабинетээ бүрдүүлдэг хамгийн том хэрэгтэн гэсэн. Манай чи ерөнхий сайд тэнцээ бол ерөнхийлөгч гэсэн. Америкийн ерөнхийлөгчийг одоо засгийн тэргүүн гэсэн. Яг үнэ. Тэгэнгүүт гарын усыг зураад эхлээд засгийн газрынхаа хэмжээг багасгачихж байгаа. За дараа чи алхмууд нь юу болсон бэ гэхээр нөгөө нэг маш олон лицензүүдийн тоог нь бас багасгаж байгаа. Мэдээж нөгөө агентлагууд, яамдууд байхгүй болонголоор нөгөө зөвшөөрөл өгдөг хүмүүс чинь тоо багасч чинь гэсэн үг. Одоо би энд нэг юм хинээс зөвшөөрөл авах гэж ямар зөвшөөрөл хэрэггүй тий. Зүгээр хий гэдэг л. Дээрээс нь татваруудыг буулгаж байгаа. Татвар буулгах нь чинь ер нь товчхондоо зах зээл дэх нөгөө төрийн оролцоо хүмүүс өөрсдөө ингэж хийхгээ явж байхад нь урдуур нь ороод чи бол би чамд заана гэдэг имийг л байхгүй болгочингууд хүмүүс аяанда хурцтай гэдэг хэлж байгаа байхгүй.
Нөгөө би дээрээс шилээд байгаа шин ингэ татвар буулгах, халамж өгөх хоёр чинь хоёр өөр эффекттэй байт юм. Хоёулаа уг нь хүн мөнгөтэй болж байгаа тийм. А халамж өгөхлөөр хүн яадаг вэ гэхээр илүү зүгээр суух инсентив буюу хөшүүрэг ажилт юм. Нөгөө зүгээр суугаад тахлаар мөн татвар буулгахчлаар яадаг гэхээр нөгөө ажилсныхаа хариуд илүү их шагнал өртөж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүн чинь тэрнээс илүү шагнал өртөхийн тулд тэрнээс илүү ашиг олохын тулд нүдэн гялцаал улам илүү олон цаг ажиллаад улам илүү их юм хийнэ сте тий. Яг энэ инсентив багхгүй. Энэ хөшүүрэг. Одоо энэ инсентивийг бас ингээ алдаг юмнууд байна заяа манад. Одоо энэ фуд фестивал гэдэг юм хийж байгаа. Энийг ерөөсөө хот зохион байгуулах ерөөсөө ёсгүй заяа. Тий. Энийг фуд фестивалыг Улаанбаатарын ч юм уу те энэ хоол хийж байгаа ресторан те хоолоор үйлчилж байгаа энэ байгууллагууд нийлээд хэдүүлээ гоё өөртөө сурталчлаад ингээ хоолоо сайн зарья гэдэг маркетинг үлээж Өөрсдийнхөө маркетинг өөрсдийнхөө тэр ашиг сонирхлынхоо тий одоо шунлаараа гэж хэлээ. Тэр өөртөө илүү ашиг олохын төлөө тэр шунлаараа нэгдэх хэрэгтэй байхгүй уулна. Тэгэхгүй тэрийг нь тэгсэн чинь шууд Улаанбаатар нийслэл хот те биднээс авсан татвараараа заяа. Узбекистанаас хэдэн тэгээ тоогооч авчирч тоогоо бүтэн тэгснэ тэрийг хэдэн зуун саяар хийсэн ч гинөө хэдэн тэрбумаар хийсэн ч гинөө ийм том гачин майхан тийм юм авчирч тавиад батах ингээд зүгээр эн чинь ингээд жирийн тоогоочтой жирийн ресторан ажиллуулж байгаа хүмүүсийн ингээд урмыг амар хоолж байгаа хөөхгүй те өмнө ийм байсан. Би чи 2 жил дараалж орсон байхгүй. Тэгээд тэр чинь тоогоочтой. Тий. Шеф хүн шүү дээ. Асар авж байгаа. Бид нартай ч уулч 31 нэгж те аж ахуйн байгууллага орно. Тэгээд тэр чинь хоорондоос гайгууг нь оруулна шүү дээ. За орлоо. Бид эднийг асар хүснээрээ гоё хоол хийж зарна. Тэгээд тайзан дээр үзүүлбэр үзүүлнэ, гоё хоолны шоу үзүүлнэ. Тэгээд энэ жил байхгүй болцохгүй. Би нөө ажил жуулчлалын газрын ихч рүү нөө холбогддог ихч рүү яриад би орё энэ жил орё гэсэн чинь өө тийм байхгүй. Бүгд орцсон гэж надад хэлээл. Тэгэл гэсэн чинь баахан том тоогоонд будаатай оргол авшаа. тэр зүгээр нэг юм буйны нэг юм хоол тэ нэг welfare Будаалгах шиг. тэ нэг Америк ч юм гадаад нэг ингээ нэг юм сүмийн гадаа ингээ орон гэргөө хүмүүс тийм тэр юу food festival биш тэр айгуу тийм муухай харагдсан. А яг хувийн хвшлийнхаа өөрсдөө эн чинь хийх хэрэгтэй байхгүй. Одоо жишээ нь ингээл бид нар ингээд за комеди дээр ингээд гэсэн чинь Улаанбаатар комеди клуб гэдэг ингээд нийслэлийн комеди фестивал хийнэ. Тэ? Тэгээд ингээд яана тэ? Тэгээд ингээд тэнд үнгүй комеди үзүүлнэ ч гэдэг юм уу тэ? Тэгэхээр бидний такс зараа байж гот улс бидний урдуур оронготой ингээд бидний бизнесийг баг ингээд алж байгаа байхгүй тэ? Одоо ерөнхийдөө иймэрхүү хорлонтой юм ер нь өөрсдөө нэг юм өөртөө ихтэй амар гоё санаалж хийх юм шиг. Сайн санаалж юм шиг үлээ. Би яг мөнгө хусж байгаа гэдэг нь бол уусаа. Хийж байгаа ажил бол мөнгө хусдаг учраас бүх юмыг өөрсдөн дээр ингэж татаж. Тэр чинь тэгээд игжил ш. Ийм их хөшөө тэр тоогоо нь бол манад үлднэ гэж. Нэг том гоё тоогоотой. Тэр тоогоо нь одоо хэний тоогоо юм? Одоо өгсөн. Хэний тоогоо юм те? Өдөр үзбек тоогооч нар нь хийж авчирсан юм байна. Тэр нэг хүүхдээс сурчлага авцтай. Энэ хоол таалагдж ийн өсч. Ой бантан байна оо ихчээ. Оо би давшаа байхгүй тэр чинь ламдрын те аргнаалсан бас гуржтай. Тэгэхээр ийм эмийг зогсоох хэрэгтэй. Зүгээр энэ ямар их те тусгай зөвшөөрөл хүний одоо те юм хийх те ингээл соёлын за яг би бол одоо ингээд соёлын яам дээр бас очиж уулзч байсан соёлын сайд те бас ингээд тэгтээ ингээд яг ингээ хараад ангууд соёлын наадам өдөргээл те ингэж хийгээ эн чинь ямар ч тийм органик бос ямар ч тийм за одоо жишээ нь жирийн фестивал одоо ингээд ивент хийж байгаа залуучууд чинь тэрийг зарах га тиктэй зарах гал гой хүмүүсийг авчирна хичээн маркетинг хийн те мөнчгөрөөрөө ингээд явж байгаа хүмүүс чиг харагддаг те гэтэл тэнд ямар ч юма зарыг гэсэн тийм юугүй цаанаасаа угаасаа төсвийн мөнгөөр хийчихэж байгаа болохоор за өөрөөсөө ирээд үзэхгүй бол үзэхгүй угаасаа бүгд тэнцэнс мөнгө аваад явж байгаа те ингээ эцээц тэр нь бидний тэгтээ татвараа ойлж төлсөн нөгөө татварын мөнгө байгаа байхгүй тэгэхээр л амар нөгөө Батагийн Скватер дүүргийн Чингэлтэй дүүргийн шилдэг татвар төлөгч болон байж хөрх юм та. Тий. Уг нь бол хөрхийн шилдэг татвар төлөгч болно гэж бодоогүй л байна. Яг үнэ. Би үнэхээр болохыг хүсээгүй юм байна. Гэтэ яг хүчээр татвар төлөгч орлого маань нотлогдоод орлогыг маань одоо ингээ том компаниуд шууд төлбөрийн баримт нэхэж төлбөрийн баримт хийхгүй бол мөнгө чи өгөхгүй гэхээр чи хүн тэгэл за гэл цахим татварын ерөөр шивж байгаа. Англи удаа хаана ажиллаж байгаа вэ? Тэнгэр даатгал. Бас татвараа төлөөл тээ. Тэгээ татвараа төлжлөө. Гэтэ яг энэ бас ярьж болох уугүй юу? Одоо гэхдээ яг энэ нууц ч юм уу одоо ил ч юм уу одоо мэдгүй. Байгууллагт шинээр ажилд орлоо. Сонголт өгжил.
Угаасаа аж ахуй нэгжүүд маань төлөхгүй юу? Юг. Дотор нийгмийн татвар. Тэр чинь хоолны газар тэгээд иддэг гэсэн юм. Үгүй яа. Одоо тийм яаж хийж байгаа ганц хоёр Бас нэг нууц мөнгөтэй байж ш л тэгнь. Түүнш бүх мөнгө нь ил болвол ямар ч аргагүй. Бизнес Одоо явах ч бүр аргагүй, нэг хоёр тайлантай байж ш л одоо нэг цаг хүнийг ажилууллаа тий. За энэ чинь ингээд цэвэрлэгээ хийлгээд гарлаа гэсэн л бол нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болсон гэл. Одоо ерөөсөө тийм нийгмийн даатгалаас одоо болтно гэж маш хэцүү. ажилчид өгж байгаа унааны мөнгө, хоолны мөнгнөөс хүртэл нийгмийн даатгал авна. Йоо. Тэр чи одоо тэр хүнд зүгээр л унаанд суугаараа гэдээ өгж байгаа мөнгнөөс хүртэл нийгмийн даатгал авна. Тэрийг заавал тэгж даатгаж яах гэдэг юм бэ тий. Өргө автобус аль хэдийн нийгмийн даатгалтай болсон шээж байгаа юм. Минийх юм аа шүү. Тий. Автобус хүртэл нийгмийн даатгал. Амьгүй биетүүд хүртэл нийгмийн. Хоол хүнслэх нийгмийн юу юм бэ даатгал. амар гоё нийгмийн даатгал гэж нэрлэж байгаа ч гэсэн зүгээр эн чинь хүчээр авдаг нэг юм нэг төрлийн татвар авахгүй албан журмаар авдаг. албан говчуу. Тий. Тэгээд өгөө би ингээд өөрөө энэ мөнгийг өөрөө хадгалаад банкнд хадгалаад би ирээдүйд өөрөө ингээд өөртөө хоримтлал үүсгэе гэв. Гөө бид нар авч иж чамайг даатгана. Хүчээр аваад бид нар л чамайг даатгана гэсэн. Тэгээд Чи өөрөө чадахгүй. тий. Чи бол тэнэг гэж байгаа байхгүй юу? Яг цаад логик нь тэр шүү. Тий. Логик нь ерөөсөө биднийг та нар бол өөрийгөө аваад явж чадахгүй түмэн бол тэнгүүд чадахгүй гэсэн гэдэг тийм. санаа тэрний цаана агуул. Бид нар хүчээр та нарыг авч иж хүчээр та нарыг сайхан амьдруулж хүчээр та нарыг UB фестивал, фуд фестивал хүчээр будаатай хуурга өгнө гэсэн. Тэгээ эн чинь л нөгөө коммунист юм. Одоо нөгөө коммунистууд гэл одоо энэ хавьяар милээ те муусан коммунистууд те үхээсэй гэл тэгдэг штэ те. Коммунист сэтгэлгээ гэдэг чинь ерөөсөө л энэ юм билээ. Хин нэгэн миний өмнөөс юм хийх хэвээр те. Хин нэгэн ирээд миний гэрийг цэвэрлэх хэвээр те. Хин нэгэн ирээд миний онжгыг арчих хэвээр. Хин нэгэн миний амруу хоол хийх хэвээр те. А тэгэхгүй тэгээд манайхан нэг юм залуучуудаа сая нэг Хиний мөнгөөр гэдэг нь ерөөсөө хинч тэрийг ерөөс боддохыг хүсдэггүй те. Тэгээ залуучууд маань бас хаяа ингээ нэг тийм жоох алдаа гаргачих гэдэг юм санагдтыг. Нэг ингээд нэг юм төр засаг юм хийгээч гэдэг те. No. А яг Монголын залуучууд Монголын одоо ирээдүй те Монгол улсын иргэд яаж ирэх чөлөөтэй байх вэ гэхээр бүх хариуцлагыг чи өөр дээр ав. Чиний орц чинь алтар байгаа бол чи л буруутай. Хинч сөөх гэдэг юм сөөх чинь та нар өөрсдөө шүү дээ. Сууч өмчлөгснөр те суулцсан өмчлөг. Тэгэхгүй нэг сөөх гэдэг нэг амьгүй бит. Тэр чинь бас л нэг юм коммунист нэг юм навшин юм байхгүй. Хин нэг ирээ цэвэрлэн нэг юм данхар бүтэц байх хэвээр. Тэр нь тэгээд нэг хаанч байдгийн те нэг ах нэг арх угаан юм нэг ийм байдаг. А яг үндэ та одоо өөрөө манай хиний аав шиг хүн сөөхөд авах ингэж явж. тий. Тэгэхээр ингээд ерөөсөө одоо та нүүр чинь ам чинь өмхий байгаа бол таны буруу тий. Та шүдгүү байгаа бол таны буруу. Нүүрээ байгаагүй алтар байгаа, овцчаа алтар байгаа бол таны буруу тий. Таны хариуцлага гэсэн бол чиний буруу. тий. А хинч ирээд шүдий чинь имжлэх албагүй. Хинч ирээд биднийг эрүүл амьдруулах албагүй яг үндэ. А эрүүл амьдрах эрхтэй гэдэг нэг манай юун дээр ч гоё заасан байгаа шүү дээ. Гэтэ нөгөө талд хин эрүүл амьдруулах үүрэгтэй гэдэг юусоо тодорхойлж өгөөгүй байдаг. А тэрийг нь одоо бид нар бол өөрсдөө олж мэдэх хэрэгтэй юм лээ. Бид нар өөрсдөө л эрүүл аз жаргалтай амьдруулах тэр үүргийг бид нар хүлээж иж эрүүл амьдрах тэр эрх нөхцөл нь бүртгэл юм л л дээ. За тийм. За хэсэг завсарлаад эргээд дуусчих. Тэгээ хэдүүлээ одоо ер нь баг цаг болцсон юм шүү дээ. Цаг гараад. Тийм. Одоо нэг тоглоом байгаа. Тэгээд ер нь дуусчихна. За хэсэг завсарлаад эргээд тооцоо дуусчих. дээр шүү. Ядаргаатай. Urban Dog нэвтрүүлгийн хамтран ажиллагч Power Shop. Power Shop нь Улаанбаатарын их дэлгүүрийн Чанга хойно Олон банкны зүүн талд орой 22 цаг хүртэл ажиллаж байна. За эргээд тавтай морил тэгээд алтанчлаа байрлахын 7 давхар Safra ресторанаас манай Urban Dog авж байгаа. Тэгээд хамтран ажиллагч бас Dickies брэнд байгаа. За тэгээд эргээд хэвлээ. Сая бас амар Ос төрчлээ. Авраахаас явлаа ийм л юм хийн гэж дуудаа үсттэй. Тийм ээ. Тий. Тэгээд чиний хүснээр чинь хийлээ шүү дээ. Би бүр хандлаа. Яаж ч байгаа юм бэ? Ууртай. Шууд нэвтрүүлгээс мик хайж гарч явж байгаа тийм. Бууны хоолойтой юм буянгийн жагаа. Яа. Би одоо ч арайч буянгийн жагаа шиг левел өндөр биш байна. Англиунаас нэг асуулт асууя гэж боддог юм байна. Англиунаас юу яагаад чиж одоо ингэж яагаад вэ? Яагаад? Чи асуулт асуух бодлого байсан юм шүү.
Ахлал суугаж байгаа. яг ямар хуу Монгол эрэгтэй хүн ер нь ямар хуу байвал гоё санагдаж байна. Яг нь Монгол гэж онцлоод байгаа шүү бас. Сайн тал болон юм муу тал тий. Монголчуудын суул залуучдын суул тал давуу. Йой. Тэр нь чамд ямар чамаа. Монгол ирэх хүн ер нь Чи юу ярмаар тийм. За асуултанд хариулт. Асуулт нь Монгол ирэх хүн ямар байгаасаа гэж үздэг вэ? Одоо энэ давуу тал болон суул тал ч юм уу. Ер нь ямар хуу санагдав? Амар хэцүү асуулт үү тий. Ингээд philosophical ер нь хүн гэж юу юм бэ? Тийм ээ. Хүн ер нь Зүгээр одоо зүгээр Монгол зонгол гэж одоо би одоо өөр гадаад хүмүүсийг одоо сайн мэдэхгүй байна л да. Тийм амьдралд маань Монгол залуус л байсан тий. Тэгэхээр зүгээр ингээ харахаар жоохон одоо том болоод байгаа юм гэдэггүй жоохон ингээд ийм гологдоод байгаа юм шиг санагдаад идэв ш надаа. төлөө бас нэг жоохон эвгүй энэ дөрөв эрэхтэй ингээ тойр сочаад Монгол эрэхтэй Аль нь зүгээр хэлдэг гэж. тийм наач ер Тийм дуустдаг энэ асуултанд бол яг хариулахад бол хэцүү л асуулт байна. Нэр хүн шиг л байгаасаа л гэж үздэг шүү дээ. Тийм. Яг сүүлийн үед нөгөө нэг одоо охтууд маань ингэ жоохон дээшээ жоохон ч гэж ер нь анхнаасаа л тийм байсан баг л та. Дээшээ сонирхолтой. Ер нь нас ах нартай. Тийм. Нас ер нь дээшээ хэд байвал болцож болох бай. Нас бол нэг хамаагүй юм байна гэж бодсон. Насандаа биш юм байна л гэж бодсон. Зүгээр одоо надаас 10 ах хэрнээ одоо хүртэл яг юм тэнэг эрэхтэй хүмүүс бас байдгийн штэ. Тэгснэ эсвэл яг үе хэрнээ бас амар ухаантай ч хүмүүс байгаа. Тэгэхээр насандаа бол нэг тийм чухал биш юм шиг санагдсан. Зүгээр яг тэр хүн сэтгэхүүл чухал юм байлээ. Тийм хөгшин байлаа гэд тэр хүн ухаантай амьдралаа аваа явчих чадaltaй гэсэн үг бол биш л юм байл шүү. арай жоохон удаан амьдрцэл дурак. Тэнэг хүн хөгшрөөд хөгшин тэнэг болдог гэдэг шиг. Хөгшин тэнэг л болдог гэдэг. Тэгэхээр яг нас чухал бол биш ээ. Тийм. Амраагч одоо бумаач одоо миний үе шүү дээ тий. Яа. Чанга бодлоо амар ажиг харагдаж юу. Манай бомач сайн охин шүү дээ. Тэгээд болцдог нэ. Өөр хэлэх юм байна. Тийм good girl. Насны зөрүүд ийм хол байхаар юу вэ нөө? Гайгүй шүү дээ. Бид харин өстой гайгүй. Мэдхгүй би ч одоо бас гайгүй үгүй одоох нь бас нөгөө залуу үеийнхэнтэйгээ ойлголцдог болно шүү тийм үү. Бумаа битэр бол харин гайгүй л байгаа гэдэг. Тэгээ бас яг нөгөө үеийнхэн залуучууд нь бас жоохондоо дийсэн гэсэн өөрөө бас. Ингээ яг үеийнхээ залуучуудыг харахаар цаанаа л нэг бацаан санагдаад гэсэн. Харахаар ингээл жоохон тэлчгэр санагдаад. Хүүхдүүд шиг. Тэгээ анхнараас хамгийн бацааны аваад бацаан зантаа гин. Ахнар дундаа бацааныг нь аваад суудсан юм шүү гэж бодсон шүү дээ. Ахнар дундаа хамгийн залуу сэтгэлгээ. Одоо манай найзууд энэ төр тгийж яриад байдаг байхгүй юу? Ах хүмүүс зүгээр гэл амар хорноо ярьдаг. Гэхдээ тэр ах хүмүүс яагаад энэ насн дээрээ сингл байгаа юм бол гэд бодсон нэг юм асуулт гарч ирээд байгаа. Энэ насн дээр энэ чиний насн дээр үү? Үгүй одоо Тэр ахын насн дээр. За би одоо ингээ 24 5-тай байлаа гэхэд би өөрөөсөө ах эрэхтэй 10 ах эрэхтэй хүнтэй ингээд танилцлаа гэж бодъё л тоо. Тэнгүү тэр хүн 35-тай яагаад бас сингл байгаа юм болоо? Тэр хүн бас өөртөө асуудал байна. Асуудал байна уу гэдэг тийм бас нэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Бас тэгэл яа. History байна уу? Магадгүй сонь гараад байж магадгүй. Янз бүр тий. Наач бол асуулт. Бас яг тийм амар чухал биш болсон юм шиг санагдсан шүү дээ. Юу чухал биш үү? Гэхдээ тэр мөр хамаагүй шүү дээ. Чиний хувьд юу чухал байгаа нь л хамаатай тий. Босоод тэр эмэгтэйчүүдийг яануу тэр. Одоо тэгтээ юм секси үед амар юм чөлөөтэй болсон юм шүү. Хүүхдүүд ч юм ингээл баа. Хүүхдүүд Хаа юу юм. Одоо тий юу юм. Насан дөрсөн үнэ чи одоо хүүхдүүд гэдэг байна шүү дээ. Амраахаа би зүгээр л хүүхэд аа. Оны 28-аас доошлснийхэн ч одоо миний хувьд Яа. шүү дээ. Жоохноор. Улаан хэлцраагаар Секс чөлөөтэй надад.
Тэг чи улаан ялзраа ахтаа л улаан ялзраа амьтантай болсон шүү дээ. Би бол хүүхдтэй болов те. Нэг пост явуулсан шүү дээ. Хин блэ комедиан хүн л постсон байсан байхаа. Одоо цаг үед үнсэлт нь илүү нандин болцсон юм шүү гээд зүр үнсгэн хатар дээр Одоо үед чинь гадар хөдөлцөж явах нь илүү нандин болцсон. Илүү тийм next level болцсон те. Наан бол хийж л байдаг. Наан хүүхд гарч л байдаг. Юусэн нэг тийм ямар харилцаатайгаа мэдэхгүй ингээ хүүхд гаргаж маргаал яваад байдаг шээ. чинь нэг хөдөлж үзээд хүүш гэж байна. Одоо ч ариг нөө relationship-ը зарлах нь илүү тийм одоо хүндрэлтэй асуудал юм шиг байна шүү дээ. зарлах уугүй юу гэдэг дээр яа. Хойд жоохон байж ийлээсэн. Тэ Юунд relationship хүлээ. хойд яг хоорондоо яг сайн ойлголцдог болчиход тэгжгээд Тэгээд тэр энэ бүтэн 2 жилийн секс юу юм бэ гэж. энэ 3 өгч юу юм бэ? Тэ. За юу ч 2 хүүхд гаргачаа суйл та. Тэр Олны танил крашууд байгаа юу? Аврах таагаар тэр. яхад дэлхийн хэмжээний л краш байна да. Монголын хэмжээнд бол алгадаа. За дэлхийн хэмжээнд хэм бэ? Дэлхийн хэмжээнд тэгэл одоо миний нөгөө ганц л нэг краш байт юм да. Нөгөө айн хайдаг вэ гэдэг штэ. Одоо энэ Жүжигчин тэг жүжигч нөгөө нэг Princess Diaries гэдэг нэг кино байдаг штэ. Тэр кинон дээр тоглолдог. Эцсийн бөгөөд анхны бөгөөд эцсийн. эцэг краш. Би тэрэн дээрээ л бат цоосон. Би сүүлийн үед Лисаг амар крашлаад байгаа. Яг амар гिची завтай. Үнээр амар биач юм дээ. Бүр үнэхээр биач. Тэрний Биачуудад крашлт. тий. Тэрний ингээд нөгөө тэр нэг бүжгийн шоу моо хүмүүст бүжигсээс амар ааш мааштай юм шиг. Яг нэг юм яг Характертай, тий. рил биач. Яа. Тэгтээ тэр биач байна гэдэг чинь амар ухаантай байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол Хараас мэдтэй тий. тий. Биач биш октооч нэг юм мангар гэдэг чинь гэдэг. Ямар ч юм гээд өнгөрөөд идэв шүү дээ. Биач байна гэдэг чинь өөрөө магтаа шүү нэрээ. Бичүүд чинь тийм байр суурь мэддэг байхгүй тий. Ямар бич гэдэг мэдээд байдаг. Яг юу н хаана байх ёстой гош мэдэн тий. За би бол энд байх ёстой. Яаж биачрах вэ? Мангар октооч ерөөсөө хаана ахааш мэддэг юм мангар. Лиза болоо сүүлээд бол тисэлж байгаа тий. Лалиса. надад Жени илүү тийм юу санагдаад байдаг шүү дээ. Одоо Арай тий арай илүү тийм Тий Жени ч уусаа нэг жоохон нэг Тэд нар чи уусаа нэг яруугаар царайтай шүү дээ. Яруугаар биач. игдүүтэй царайтай найжуугаар нэг юм секси царайтай юм шиг нэг тийм юм Тэгээ байгаад нэг юм юм хор аа. хутгачдаг юм шиг тий. Цаагаараа хутгалцдаг юм шиг. Надад Жени бол тийм жоохон амар айдас crush төрүүлдэг гэдэг байна юм надаа. Тий надад ч гэсэн бас Жени бол жоохон хүүтэн юм шиг Тий. санагдаж надад. Сүнсий чинь сорцгоор Ингэж яг Жениг ярьсан шиг ингэж ингэж. би өмөд. Жениг бол мэдхгүй. Яг нэг тийм хүүтэн солонгос нэг тийм зан Монголоос гарах одоо юм. хин юм бэ? Монголоос та караш Би сүүлийн бүх карашууд маань гараж болсон доо. Дулаан гараж. За тэрэ яах вэ? би сүүлүүдээ харсан чинь цохиолын дууч хүүхнүүд чи ямар амар секси болсон. Тэр том бэлтгэгдээд байна. Бүр амар секси болсон мөлий бүр тэр би хаамаа тэр өмсөж байгаа бүзүүлж байгаа дээрээс тэр Жишээ нь хэм бэ одоо яг мэдгүй тэр нэрийг мэдээгүй байсан гэдэг. Гараал өнгөрч байгаа шүү дээ ингээд. Клипийг нэг үзээд байна. Хүүхэн байдаг юм уу гэл ингээд. Клипэндээ өөрсдөө тоглож ер нь зохиолын дууцт маань айгүй тийм хипхоп рэп рүүч клип энэ төр хийдэг болоод байгаа шүү дээ. Үзгийг бас ингээд гаргадаг тийм. Цохиолын дууны хүүхнүүд л амар болсон бэл. Тэр нэг сүүлд гэхдээ тэр хүүхэнд бол крашлаагүй шүү зөө. Бүр нэг цохиолын дууч хүүхэн бүр ингээд хөхмөхөө гаргаж маргаснаа ингэж ингээд амар сууж мууцсан. зураг даралцсан. Зураг даруулсан шүү дээ. Бүр Дээлний реклам л баг юу лээ. дээлний реклам ямар ч дээлгүй байсан шүү дээ. Тэр илүү дэлгэжсэн те. Англиуны краш Тэр бол гоё амар болсон. бид нар ч нөө зохиолын дуучин гэхээр л ерөөсөө хөдөөний морь малтай одоо тийм дээлтэй те гэж одоо ингээд гоё ил гарч байгаа нь гоё юм л та бас те. Салхи оруулж ш тус. Энэ салбар гэсэн бэ? Байхгүй. Дэлхийн краш байхгүй маа. Байхгүй. Энэ дэлхий дээр байгаа юу? Яг зүгээр ямар гоё
хүн бэ гэж хардаг гүн юм бол нөгөө Солонгос хөлбөмбө бүчин сон гэж залууд шүү дээ. Солонгосын. Сонч бас За одоо Солонгосын баг ямар баг залуутай гэрлээ гэж бодож байна. Яг нэг ерөнхийд төсөөлөл байна уу? Тухайн үедээ Чамд л айгүй сонирхолтой байна. Тийм Сонирн найз залуутай юу гэн ирсэн уу ямар австай. Чаны нөхөр ямар байвал зүгээр байл. Би зүгээр яг нөө өөрийнхөө нэг юмыг анзаарсан баггүйсаа одоо ингээл нэг харахад хүний юм гоо сайхнаас жоох юм юу авдаг төрлийн насан дээрээ явж байгаа юм болов уу гэж харсан. Юу хүн насан туршдаа тийм. Тийм үү. Тэгвэл би хүний гоо сайхан татагддаг хүн юм байлээ. зөв. Чи тэгвэл эрүүл гоо сайхан гэдэг чинь эрүүл мэнд байдаг байхгүй? Тийм. Тэгээ би ингээд зүгээр Эрүүл хүн чинь гоо хараг. өөрийнхөө биеэ ингээд гоё авч явдаг ч юм уу те ингээд өөртөө арчаатай тийм байгааг нь харж ингээд кайф авч тэрэндээ ингээд илүү дуртай болдог юм бэ лээ. Тэгэхгүй ингээд ялхаагаал хөвтөд байдаг эсвэл идээлээдэг ч юм уу ингээд нэг юм ингээд гэж байждаг тийм юм ингээд юусаа зэр татахгүй юм. Тийм тэр хүнийг юм гоё байгаагаас нь хажууд нь би ингээд өөрөө бас би гоё байхыг хүсдэг ч юм уу те энэ хүн биеэ ингээд гоё авч явж байгаа юм чинь би ч хажууд нь ингээд байх хэрэгтэй гэдэг тийм нэг юмаа ингэж барьж явдаг юм шиг санагдсан. Ер нь тийм хүний гоё байгааг нь харж ингэж кайф авдаг. Тэр нь яг хэдэн настайтай гэрлээ ихний хүүхдээ гаргая маргая гэж тийм төлөвлөдөг үү? Ер нь Төлөвлөгөн шашин зүгээр одоо ингээд насаа бодоод зүгээр хизээ хүнтэй суух бол гэж нэг барагцаа авахар нэг 30 тайдаа юм болов уу гэж бодож байгаа. Тий. Нэг 30 тай нэг анхны хүүхдээ гаргаж зүгээр байхдаа л ерөөсө боддیں۔ Тэгтээ төлөвлөгөөнөр болох. мэдээлэл сонсчлаа. Ханаас. Маа нэг эмэгтэй найз байдаг байхгүй юу? 24-т жирэмсэн болоо. Тэгтээ яг нэг гол нь яг найзлуу нөхрөөсөө биш. Яг зөв үргэжсэн залуу. Тэгтээ яг суух хүн биш. Тэгээд бас нөхөртөө байсан юм уу гэдэг байхгүй. Айгу. Найз залуугасаа жирэмсэн болоод тэгээ тэрний яг нэг юм ороо бусгаа гэдэг шиг салж нийлээд идэг яг нөхөр болох тийм хүн биш. Тэгээд эмнэлэг дээр очиод жирэмсэн болоод ахуулах гэсэн чинь эм чин ингээд 25-аас хойш хүндрэлтэй төрдгөө. Чи энэ ингээд төрцөн дээрээ гээд төрүүлсэн. Тиймэрхүү тохиолдол бүр маш их байт юм байна гол нь. Эмэгтэй 25-аас хойш хүндрэлтэй төрдөг гэдэг. Тэгэл одоо яг нэг Хүнээс л болдог аахгүй тий. Гэтэ заавал бас хүүхдтэй болох албагүй үстэй тий ер нь. Албатай гэдэг. Үгүй тэр хүний сонголт шүү дээ. Тийм заавал Гэхдээ наан тэгээд ер нь нөгөө нэг надад нэг тийм үг аим гой санагдсан нөгөө тэнгисийн ирэг дээр нэг оролцогч гэсэн байхгүй. Угаасаа суух гэж үерхдэг юм гэ тэ. Бага октод ярьжсэн байхгүй. Чи үерхэл мө үерхэл гэсэн. Гэсэн чи суух гэж үерхдэг гэ тэ. Ер нь бол тийм байгаа. Тийм байсан ер нь зөв юм билээ шүү ер нь. Тэгэхгүй зүгээр нэг хоёулаа зүгээр нэг тэгж байгаа тэндээсээ хүүхдтэй болчихвол яга. Яг суухгүй гэж бодож байж исэн чинь гэдэг юм уу те. Тэр чи бас яг нэг дээр би бас яг чам шиг ус. Би 30 хэд хүртлээ. Би чи миний анхны өвч 33 дэх төрсөн шүү дээ. Тэгээ би бол ер нь хүүхдтэй болох ямар ч хэрэггүй гэж боддог гэсэн байхгүй. Хүүхд бол зүгээр л амар хэцүү те. Хүнд тэгээд ер нь хүн яагаад насан туршдаа хүүхдгүй байж болохгүй юм бэ гэж боддог гэсэн. Тэгээ би тэрийг бүх хүнд ярьдаг гэсэн. Бүр иргэн тойрныхоо бүх хүнд ярьдаг. Тэгээ яг хүүхд төрсний дараа пяста би одоо юу ярьж исэн бэл гэж бодсон. Тэгтээ яг миний хүүхд бол миний амьдралын утга учир юусэн биш зэ. Гэхдээ амар чухал тийм хэсэг юм л хүүхд бол үнэхээр хөөрхөн. Чи тэр хүнийг бүр ингээд ямар ч юм урд нь хизээж харж байгаа хүндээ амар хайртай болт юм л. Бүр ингээд тэр хайрын тэр допамин бол амар ялгарна. Шууд хайраа. Серотонин, допамин бол амар ялгарна. Хүүхд бол үнэхээр хөөрхөн. Хоёр дахь хүүхдэд төрүүлсэн бас амар хөөрхөн. Бас ингээд залхаж болоо гэж бодсон байхгүй. Стил ингээд нөгөө хүүхдийг улам л хайрламар санагдсан. Харин тэр нэг яг амьдралын хамгийн гоё баялаг мөчүүдийн нэг юм шиг байна тий. Шууд амар ингэдэг тий. Тэгээ хамгийн гол нь би юу гэж боддог гэхээр маш хариуцлагатай л байх хэрэгтэй. Хүүхдийнхээ өмнө маш хариуцлагатай. Яг гоо эхнэрийнхээ өмнө хариуцлагатай байхгүйж болно. Яг бол та хоёр ч тусдаа бие хүмүүс те магадгүй саажуулна. Гэхдээ хизээч хүүхдийнхээ өмнө хариуцлагагүйж болохгүй. Хүүхдийнхээ өмнө тэр бол чиний сонголт. Хүүхд бол чиний сонголт. Тийм учраас сонгосон сонголтынхаа өмнө хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ бол эрхчлөө. Батах маань одоо 3 хүүхэдтэй шүү дээ тий. Том нь хэдтэй вэ? том нь одоо 11 хүрэх гэж. Тий, батах ч тэгэл 11. хүүхдэр байхдаа хүүхдтэй болсон гэж шууд ярьж эхэлсэн шүү дээ. Тий. Би ч 22 таатай хүүхэд болсон.
Улаан нэлцрээ орой өртөтэй багтаа л. Гэтэ тэгээд тэр үе чинь тэгэл айж сандраал те бас ингээл янз бүрийн бодно шүү дээ. Тэгтээ тэр үедээ тэгэл оосо биендээ хайртай тэгэл хүүхдээ гаргана гээл те. Тэгээд маш их тийм мэдрэмж үйт юм билээ нэг ингээд би аа болно гэдэг тэр нэг юм айдас үйт юм билээ. Яг анх олцсон тэгэл яана те үүрэг хариуцлага тэргээл. Тэгээд яг гарсны дараа бол тэгээ нэг эрэгтэй хүнд нэг юм switch те нэг юм өөрчлөгдөөл тэгэл за цаанаасаа бидний генд байдаг одоо энэ нэг амтныг бид нар бол тэжээх хэвээр хариуцах хэвээр те тэгэл тэгээ бас юм төлөв хариуцлагаас жоохон айддаг айдас байдаг юм шиг л надад бол хиндээ бол нэг тийм яах бол гэдэг те яана ял авчуу яана гэл те тэгтээ тэгээд тэр чи гарч ирээл хамгийн сайхан л юм тэгээ олон хүүхдээ бас сингл амьдралаас бол хамаагүй гоё шүү нэр Миний хүүхд л хөөрхөн гэж боддог гэсэн те. Гэхдээ би бүх хүүхдийг хайрлаж ер нь ихэлсэн. Ер нь хүүхдээ босоход дараа хүн болгон хүүхэд байсан гэж би бодохоор бүр том хүмүүсийг хүртэл ингээд тэнд ингээд годомчонд ингээд нэг хөөрхөн бүбүү мөб ах байдаг штэ. Би тэр хүнийг хүртэл ингээд нэг хизээ нэгэн цагт энэ нялцраа юм хөөрхөн хүүхэд байсан те. Яаж явж байгаад ийм юм руу энэ зам руу орчууч гэдэг юм ингээд хүн болгоныг юм хүүхэд байснаар нь төсөөлөд идэв юм лээ. би ингэж хэлсэн шүү дээ ийм хүүхдийг дотор нь ялгаад идэгсэн байхгүй энэ ямар амар царай муутай хүүхдээ тэгээд нөгөө хүүхд гэж ойлголоо ёо ямар муухай ядаргаатай хүүхдээ гэж боддог гэсэн байхгүй одоо бол би хизээч хүүхэд ядаргаатай хүүхд гэж хааж байхгүй бүх хүүхдүүд төр уйлж байгаа ч гэсэн айгүй хөөрхөн амар гоё харагддаг болчихсон тэр нь амар гоё хүн бэ л сонирн бооз царай муутай хүүхд гэж байхгүй мэдээж маа. Яг сингл байх. Тэр яг төлөвлөж одоо ингээд хүүхдтэй болохоо төлөвлөн гэдэг байхгүй тий. Үгүй амьдрал дээр ажлыг төлөвлөөч бүтдэггүй шүү дээ. Яг тэр баг гинтийн байх нь өөрөө гоё юм шиг. Гэтэ яг нөгөө нэг тэдэн цагт би яг тэдэн цаг минут одоо зурхаа харж байгаад хийн мэн гэдэг ч юм уу те. Тэгдэггүй юм бол гэтэ яг энэ чинь тэгэл энэ чинь тэгээд бид нар шийдэхгүй нөө тэнгэр шийддэг асуудал учраас те. Тэгээ хүүхдтэй болъё гэд бүр ингээд хичээгээд хүүхдтэй болдог хүмүүс байна. Тэгээ бүр 100 саяар хийж байна. Тэгээд энэ шатанд очиж мөргөөл. Тэр чинь гуйж байгаа байхгүй. Одоо жишээ нь манай ингээд би ингээд өөрийнхөө гэр бүлийн түүхийг ингээд бодоо явангууд бас ингээд one night-аас төрсэн хүмүүс байгаа байхгүй. Ер нь бол зүгээр яг нэг хэдэн үеийн дээшээ те. Аав нь мэддэхгүй ч гэдэг юм уу те. Нэг адуучин хүн ороо гарч ирсэн гэж байгаа шиг те нэг тийм түүх мөх байдаг. Тэгээ би тэр түүхийг бодгонгууд тэр үед ингээд манай одоо тэдний үед тэдний дээдлийн үеийн эмээ ахуулцсан бол яах вэ те. Бид нар байхгүй шүү те. Тэр ер нь бол амьдралд нөгөө нэг сайн муу нэл сав дүүрнэ гэдэг шиг. Ерөөсөө тийм төгс юм байхгүй. Төгс гэр бүлийн түүх хинт ч байхгүй те. Төгс relationship гэж хаа. Төгс relationship байхгүй. Тэр хүмүүс хоорондоо биендээ асуудал хайргүй байсан ч мэддэхгүй те. Тэгтээ стил ингээд бид нар төрсэн байна. Тэр нөгөө нэг бид нарт энэ амьдралыг заяасан тэр энэ хүмүүстэй тэр чи ямар их төгс биш үү? Төгсөмшиг жүжиглдэг хүмүүс бол байгаа шүү. Төгсөмшиг жүжигддэг хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн тэр illusion-ыг хүмүүс хараад тэр жүжиглэлтийг хараад хүмүүс итгэждэг тийм хүмүүс бол байгаа. Яг одоо би ч одоо баг бас 2 3 ингээд амьдрал зохиогоод үзлээ. 3 аа гэж. 3 тоо орсон. 2 саяхан 2 байсан. Монголыгаас 3 гэдэг юм аа гэж. Харин гэхдээ ер нь тэгээд дээрэс нь эргэн тойрны хүмүүс хэрэг эзээч төгс амьдрал шаач. Танд яг юм нэг хадамлаа дахиад хадамлах сонирн байсан уу? Бараг ингэж яхаар бадамлцуул. Ингэж их хадамлж яхаар бадамлуул яа. Яг би өөрөө яг асуумаар санагдсан байхгүй. Би ч нөгөө нэг наач яа юу. Нэг хадамлаад. Хүн сүултээ ер нь юу ачд юм бэл. Сорвш. Сорвш. Рефлекс. Хатсараад рефлекс болчихсон. болчихсон санаа. Хадамлсараа бадам сүултээ бадамлт юм байна. Харин. асуугаад байгаа шалтгаан нөө тий сорвш. би нэг 5 жил яг нэг охинтой үргэсэн байхгүй бас. Тэгээ бас хадамлаа. Тэгээ бүр айгүй хадамсан хамт амьдрч хадминдаа амьдрч. Хөө зөө. Тэнгүүд одоо ингээд
Одоо яасан. Зүгээр штэ зүгээр дахиад нэг айл байгаа штэ. Нэг сайхан Монгол айл байгаа. шүү. 5 жилийн дараа ингэж яачил. Чамд юм ямар сан. Тэгэхгүй нэ би одоо яг тийм нөө амар бас сүртэй ийм хадамлтлаа бас үерхэж үзээгүй. Гэхдээ тэгвэл энэ залуутай үерхэд үзэл. Энэ залуутай Одоо 5 жилийн үерхэд үзсэн. хатамлаа. Би хадамлж үзээгүй залуутай юм байна. Бүгдийг яг шинээр эхэлнэ. Би хамтдаа Тэр зэрэг хадамлмаар. Нөө тоглоомоо юу Маш dangerous тий. Яаж магадгүй. Зүгээр одоо ингээд бата ахын охин нь том болоод амраа ахын хүүтэй сууна гэх юм бол та зөвшөөрөх үү? Үгүй мэдгүй тэд нар шийдчихвэл одоо тэгэл Манай хүүхдтэй эдний охиноос чи хамаагүй жоох шүү. Тэгээ сууна гэдэг тэгэл. үгүй тэгээд үнэхээр хайр сэтгэлтэй бол тэгэл одоо суух л Манус ямар хамаа. бит хоёр сайхан худ болоод тий худууд хот гараад Ариш тийм жоох үг сонирхгүй л үгүй ч тоо. яах вэ насны хувьд жоохон зөрүүтэй л Амар тий зүр. Дотын цагаан гэдэг аашаа. Тэгтээ яг хөө тэгэл ирээдүйд бас тэгэл нэг Танаа доод чи орох хоёул хүү тий. хоёлаа хүү шүү дээ тийм хоёлаа бол ер нь жоохон зөрчижээ хот болох хот Watch me win, then watch me do it again. За маа хасаа одоо нэг тоглоом. За энэ болохоор амар Яна жигсаал хэцүүдлээ манай. хоёр албаар энэ жагсаалын эсрэг юу н ажиллаад байгаа юм шүү тий Хоёр оюутнаас мөнгө авсан байна уу? энэ ингээд юм бүр нэлийн тийм нарийн Зохион ажиллаж байгуулалттай байгаа шүү. За энэ болохоор яг жагсаалтаа давхцуулж юм тоглоомлох хэрэг бай тоглоомын дүрмээр ааш. За ингээд 3 минутын дотор ингээд сэрүүлэг тавьчин заяа. Хэд ч үж болно 2 минут 30 1 минутын дээрч тавьсан байж магадгүй. Тэгээд за сэрүүлгээ тавьчаад ингээд утсаа өгнө. Тэгээд би танаас ямар ч хамаагүй өссөн асуулт асууна. Тэ за таны та цагаа хэдээр авсан бэ гэдэг ч юм уу. За ямар ч хамаагүй асуулт асуучихвал та хариулчаад дараагийн өөрийнхөө хинээс ч хамаагүй асуулт асуумаар байгаа хүндээ утсаа өгөөд бас асуултаа асууна. Нөгөө нь хариулна. Тэгээд нөгөө 1 минут таруулсан байгаа штэ. Минут 30 дээр нь яг хэн барьж яхад тэрэн дээр нь сэрүүлэг дуурсан тэр нь хожигдож байгаа гэсэн. Тэгээ шийтгэл нь болохоор нэг шот татна. Ааш. Хүш ах нь яана би ч одоо жагсаалтаар амар сохтой жигсаал дээр нэрээ сохтой очоод юу ячвал цагдаа магдад баригдчих. Тэгэхээр та ялагдахгүй л. дараа нь болохгүй бол энэ бичлэгийг үзүүлээ Газ хариулаад газ асуулт өгөөд ингээд газ дамжуулдаг ч юм уу те. Тиймэрхүү байг. Амар хожигдсон гэдэг итгэлтэй байгаа. орт хариулдаг Харин за би наадхан чинь хариулъя тэгэж зүгээр асуултын дотоод за чи надаас тэгэж асуулаа За би цагаа явуулсан болмоор байна гэж асуулаа. За би хариулъя. Явцсан юм уу? явцсан. За та либертар биш байсан бол ямар үзэлтэй хүн байх байсан бэ? Хахан социалист үзэлтэй хүн байх гэсэн бах уу? Би ер нь бацаан байхын ер нь жоохон зүүнний үзэлтэй гэсэн. жоохон соцоо тий жоохон бостаар даалгачих гэдэг Чи найзуудаар их даалгадаг гэсэн англиунтай үерхмээр байна уу? Аа. Яг тийм үерх үгөөгөө бол мэдэхгүй байна. Одоо л Үгүй мэдхгүй ч байх үү зүгээр ер нь анх удаа л харж шууд филинг л хэллээ шүү дээ. Түүнээс анх удаа харж гинүү гэж би ерөөс үгүй шууд голцсон юм уу те. За Хэцүү юм ээ. буцаах юм. Одны дээл 3 дургуун. Юу гэсэн бэ? за одоо 3 4 за пафтай ди За тэгээд за Монголоос гэвэл нөгөө за Монголоос хэлэхээр бас жоохон лайтай дөрөв гоё шүү дээ. Мөгшин нэр зохийг. за Монголоос гэвэл одоо хэн байна да үнэн ба зөв намын яг манай бас гоё шүү дээ тий за тэгээд цэцэг дух цэцэг л байна да за тэгээд нэг за хосоо над цамцаа хэдээр авсан бэ Энэ хандаа зоо. Би энийг подолка подолкыг басках бэлгэлжсэн. Өөр аваагүй. Сингапуроос авчираад надад өгсөн. За
Бэлгүүнээ тэ чи юу ирэх вэ? За та сексаан бокстой толботой байдаг уу? Яа. Энэ холбоогүй байдаг. За тэгээд за амра. Би тэгээд яаж байгаа юм бэ? Ядагч байгаа юм. Азар чи жигсаал руу явахгүй юм да. Жигсаал чинь юутай Би одоо ямаар санагдаж байна. Би энийг уучаад. Аач үгээ хэлье гэж бодож байна. Би өвөө мэнэр нэртэй та Ганцааргийн шууд татсан. та аваад тэмцсэн бол та одоо шүдтэй байх байсан. Таны үеийнхэн ачаатай байсан бол та одоо бүтэн шүдтэй байх байх. За хүнийг бас шүдтэй шүдгүүгээр нь. Гэхдээ хүн шүдгүү байх гэдэг чинь бас их юм хэлдэг шүү. Ер нь тэ. Тэр чинь хүний үүдэн шүд гэдэг чинь ямар чухал юм бэ? Чи өнөөдөр үүдэн шүдгүү бол гадуур алхахад хүртэл хэцүү шүү дээ. Тэгэхэд үүдэн шүдгүү мөртлөө улс орны асуудал ярихгүй гэж байгаа. Тэ? Таны шүднүүд чинь таны хэлчин юм шоронд байгаа юм шиг харагдаад байна. Тэ? За өнөөдөр танд үндэсний иргэшээс илүү үүдэн шүд чинь чухал санагдахгүй байна. бие засаад гэрээ зас тэ? Гэрээ засаа төрөө зас. Эхлээ шүдээс янзлуулаарай гэж хэлье. Тэгээд таны шүд чинь чигсаалыг айгүй муухай харагдав. Танай эсрэг жигсаалыг тий. Тий. Та энэ бүх энэ шаардлагуудыг амар хүчгүй болгоод байна. За төлөө. Энэ юу юм бэ энэ? Текила. Яг өөр айг Чи уудгүй юм дээ. За төлөө. Энэ нөгөө юутай бухай зурцтай юм шүү дээ. Та чи бидний шалах сайд шүү. Нэр юу? Нэр Тэгвэл болчих. нэрэнгээс Хамаатай ахын нэг бичсэн. Яаж мэдсэн? нэр эс сайж шүү дээ. Сайжирч байна уу? Нэр. За би харьлаа гэж байна. Тэгээс ихнэрлүүг яриад. Нөгөө нь бугайн зурт гэдэг шиг чи тий. Бугцуусан үсэн. За яалчгүй би над дээр одоо цаг дуусах. За одоо та Энэ дуусах юм уу? ядагдсан болохоор цагаа таа. Надаар зогсохгүй байсан юм хөө. Дээдлэн гором юм. За жигсаал дууссан. За одоо хоёр мандалцчих. За. Нэг хугацаатай тавьдаг. За бэлгүү яг одоо relationship таа юу? Яг одоо байхгүй. Окей. За амрах. Яна. Амрах хамгийн үнэтэй ямар бэлэг хинээс авч ирсэн бэ? За хамгийн үнэтэй нь энэ цаг л байна да. 3 сая төгрөгийн цаг. Вау. Төрсөн өдрөөр авчихсан. Хинээс? Энэ манай юуны студийн хөрөнгө оруулагчсан. За ямар асуулт? Чи өөрийгөө царайлаг гэж боддог. Яг би зүгээр өөрийгөө нэг дундаж л гэж боддог таа гэж. Өндрөөр өнгөт юм байна. Гүүштэй гэж. Энэ санаа муугаар тэгсэн чи амар бодсон чи айгүй царайлаг шүү дээ. Шалуудлаа шүү. За Өмнөдөө би бас яг ингэж дуурж ирсэн. Энэ ихтэй нэр чи сингл бол наадах уугаад хэрэггүй юм. Яа. чи өнөө өөрөө чи галзуур Дэлхийн дурсалтай амар. Нэр тоглоом. Сингл гэжтэй ганцхан зурлаа. хан мана цоолж маалцсан. Нойлын заасан. Нойлын цаасаа энэ тэндгөө тараацсан. Тэнд нэг дэр мөрөн цоорцсон. Одоо би тэгж порно үзмээр. Ингэж үгцэн. Босоод яг тийм насны дээр явж байна. За төлөө. За эр хүн хэлсэнтэй байгаа. Эр хүний тоглоом хатаа те. Наачтай. Нэрнгээс амар нөлөөлт юм л шүү. Би өмнө нууж үзсэн. Алсан уу? Текила Нүр нь аюу айхдаг. Энэ ямар нэртэй текила юм? Зоброка гэдэг. Броко гэдэг. Забровка. Арх юм уу? Тий. Текила биш. Бусаар энэ чи яваалаа гэсэн. За. За мэ чи нэг цаг тааруулаад. За энэ жагсаал нь хэцүүж ах шиг шин нэрэн гэсэн. Одоо ингэж яваад дуусъя. Энэ одоо Одоо хамаагүй бол. Гайгүй шүү. Тавхан уу? би асуулт асуух юм уу те? Чи цагийг тааруулаад тэгээд тэрнээс чамайг асуулт асууж. Гэтэ манай амраа шиг ийм хүмүүс үнэхээр ховор шүү те. Харин тийм ээ. Ийм одоо таны төлөө ингээд таны төлөө. Хөрөнд өөрийнхөө төлөө шүү дээ уг нь. Хүн болгон л ер нь өөрийнхөө төлөө яг энэ бодлого урамгтай ер нь эвлэрэхгүй байх хэвээр. Би юу тэгж ард түмний төлөө мөлөө гэж нэг ч удаа яаж үзчихсэн.
Миний бизнес л татвар багтаа болчихвол гоё байхгүй яг үнэндээ тийм. За эхлүүлчих юм уу? Амраас гэж. Тэгээд бодлох юм уу? Татвараа л багсгачмаар тийм. Таны ажлуудаа баарч хаана гэдэг юм? Манай бар 120-ын Тимэтэ өшөөний наталт гэдэг. Хоёр дахь их юм шүү. Одоо тэр нэг юу гэж зүгчсэн очтуул гэдэг шүү дээ. Тэрний хажууд Samsung-тай өндөр цагаан байшин байгаа. Дээр нөгөө дээр нь гооч Spark гэдэг нь байгаа. Тэр шүү. Гэтэ манайх жоохон тийм юу биш шүү. Энэ шиг ийм гоё мой тансаг газар биш нэг юм жоохон траши тий. юм trash шүү дээ. Жоохон бол яг тийм либертар үзэл хангалттай газар баг. За бэлгүүнээ нийт хэдэн орноор аялж ирсэн бэ? Би 2 орноор л ажилласан. Тий. 2 орноор л ажилласан. Батах. За хамгийн муу 2 комедианыг нэрлэнэ. Оо. 2 шүү, 3 биш. За муу комедиан гэхэр ч одоо Яа, надад ингэж Thanks God. ашигтай тий. Бараг ууцсан дээр юм энэ. Гэтэ муу комедиан гэж одоо та хэд юу гэж бодож байна? Яг муу гэж Хүн баг инээлэгдэхгүй тий. Комедиан үний чи одоо нэг үзүүлэлт шалгуур одоо хэмжүүр нь бол инээлгэх. Хоёртой байх тий. олон жил болчоод муугаараа явж байгаа гэж нэг шалгуур байгаа. Тий. Бас ер нь нэг хүн инээлэгдүү гэж бас нэг шалгуур байгаа. Би бол аль Надад бол нэг 2 хүн бол болсон би. 2 хүн бол байна. байна. За та хэлээч. Муухан байна. Гэтэ яг хөө тэгээд Уус тэр хүмүүс комеди урлагч өөрөө тэгээд яг өөрсдөө мэдчихээ гэж шаасан ч бүгд дотроо өөрсдөө бодсон юм. өөрөө өөрсдөө муулж идчихсэн татгаад. Би яг би хаа гэж бодсон. Тэгээд өөрсдөө мэдж байгаа байлгүй хүмүүс. Тэгээд комедиан ч амар сонирхтой нөгөө нэг ингээд бид нар чинь ингээд нэг юм жилдээ ганц нэг гарч үгээ хэлдэг гэдэргээ тийм ерөөсөө биш те. Орой олгон баг ингээд тайзан дээр гарч идэг нэг тийм айгуу тийм ажилчин тийм хүмүүс аахгүй те. Тайзан дээр ингээд гараад тэгээ бид нар чинь тэгжиж мөнгө олно. Тэгэхээр нөгөө биднэрт нэг тийм тайзны нөгөө нэг юу гэх юм те байнга тайзан дээр гарч идэг болохоор муу уууд бас байдгийн шүү те. Тэгээ нөгөө шин жок шин одоо сэдв санаа одоо чинь нэг жагсаал болж байна те. Эний ч гой тайзан дээр ярина те. Тэр чинь байнга инээдтэй байхгүй гэж болно. Тэрийг ингээ ярьж байгаа нэг гой ивийг олоод инээдтэй болгож болно те. Тэгэхээр муу байхасаа айдаг комедиан л хамгийн муу комедиан гэж хэлмээр. Муу байхаас айхгүй шүү. Наа чи өстой яг үнэ. Тий. Тэр перфект байх гэж хичээх юм бол чи муу комедиан болж хувирнаа л гэж хэлээ та. Би бүр нэрээ жоо ороод ийнэ гэж. 100%. Орлого байт юм байна чи орно. Бид нэр гэхдээ ер нь бол энэ гол нь үг хэлээд алдчихгүй гэдэг айдастай болгох чинь өөрөө энэ нөгөө дарангуулагч нарын хийдэг юм байна л та ер нь бол. Тий. Ялцчихгүй би буруу юм хэлчих. Инээсээ болоо би ингэчгүй. Нэг сая нэг 2 жилийн өмнө нэлээ 3 жилийн өмнө нэг доромжлохыг эрүүгийн одоо заалттай болгоно гэх. Доромжилсан гэдэг юм нэг тийм явах гэж үзсэн шүү дээ. Тэндээ бүр гоцолж комедианууд гэж явсан тий бүр. Тий. Тэгээ тэр чинь асар их аюултай. Тэгээ хүнийг доромжилсан гэдгийг одоо хэн тогтоох юм? Субъектив шүү дээ доромжилж. Анхлууна чи хитрхи их шивэстэй юм ач гэдэг юм уу те. Одоо юу гэдэг ингээ хэлэнгүүд чи тэрийг доромжлол гэж хүлээж авч болно те. Тэгээд магтаал гэж үзэж. Тий одоо мэдхгүй те. Хүн яаж хүлээж авах вэ те. Хүний өөрийнх нь юм хэмжүүрдээд эн чинь нөгөө нэг юм би доромжлогдоод хохирчлоо гэдэг тэр хохирлыг бас яаж тооцох юм те. Хэдэн төгрөгийн хохирол очруулсан те. Тэгэхээр ер нь бол бас тэгээд комедианд одоо манай open mic нэг өдөр болгон болдог 8 цагаас. Тэгээд тэн дээр бол муу комеди муу байхыг бүр зөвшөөрдөг. Муу агаад ч хамаагүй тайзан дээр гараад гол нь өөрийнхоороо бай. Нөгөө нэг open mic надад бүр амар дурсамжтай санагддаг. Би түрүү хэлсэн шүү дээ. Нэг одоо охинтойгоо 5 жил үргэлжсэн ингээд. Тэгээд би салаад амар гутарсан бохог. Тэгээд би ч бүр 110 хэлтэй байсан бохог. Тэгээд гутраад юм идэхгүй тураад тэгээд нэг юм зүгээр л нэг сүнсгүй амт шиг явж байгаад хамгийн хах одоо нөгөө сан тасрын террас дээр уусан бохгүй би. Нэгд өдөр ууж таарж байгаа бүр амар. Тэгээд гисэн чинь ингээ микрофон дугаараа цохгүй би нилээ ууцсан байжсэн чи. Тэгээд орсон чи open mic болж исэн. Тэгээд би анх тэнд гараад амар гоё мэдрэмж мэдэрч исэн аахгүй. Ийм чөлөөтэй би юу ч ярьж болох юм бэ? Инээлгэж
болох юм байна. Инээлэхгүй ч хийж болох юм байна. Тэгээ нэг юм яг нөө эргчлөө гэдэгтэй юм амар гоё юм мэдрээд маргааш нь би шууд нөө Comedy Lab-ийн Virgin Mic-гээ болдог гэсэн шүү дээ. Тийшээ хоёр дахьт нь шууд яваад тэгээ би шинэ одоо хүмүүстэй танилцаад гутрлаасаа гарахад нөлөөсөн хамгийн том зүйл яг тэр байсан. Тэгээ надад ийм үг хэлэх эргчлөө гэдэг юм яг мэдрэгдсэн бохгүй. Би тэндээс юу ч хэлж болох юм. Тэгээ яг нөө хараал хөрөөлтэй тийм аимшиг юм хэлэхгүй шүү дээ. Зүгээр инээлхийн төлөө би хараал хэлэх юм ер нь тийм хараач. тий. Нөгөө манай хэм блэ нэг залуу. бид ч одоо Dark Knight Congil-гээ явдаг байсан шүү дээ. Тэнгэл биш нэг залуу бархас гээд ёо бархас гоё тий. амар юм яа. Бархас амар шатал тий. Бархас ч юм бүр бус юу. Тэр жокийн яг за хэлчих одоо сүлд нь асуул асна гэж. Хамгийн clean joke заяа. Хөрөл сүхийн засгийн газар ингээд ядуурлыг бууруулна гэсэн үнэн бэлээ. Би нэг ядуу найзынд очиж өгцөн байсан. нэмэлээ. Яг тэгээ эн чинь нөгөө нэг амар гоё joke. Тэгсэн баяр Наач динэ. Сүлдээ бүр ирээд joke. Маа оп микийн чи бүр нэг юм хагас галзуу юм шиг хүмүүс байдсан шүү дээ ингээд. Юун дээр ч инээхэд илүү нэг юм хард юм дээр инээдэг болчдаг тий. Яг сорвчоод гэдэг шиг. Яг тэр нь угаасаа худлаа гэдгийг мэдж байгаа болохоор тэгээд зүгээр амар гоё өнөө Үгүй тэр чи яг бодит амьдралтай ойрхон зүгээр хэтрүүлэг ашигласан биз дээ. тий. тийм байгаа. Тэгээд дуус майкод их байгаасаа тэгээд хүмүүс үгээ тий алдаад чамаагүй хэлдэг байгаасаа тий. Тэгээд зүгээр Монгол залуучууд маань зүгээр айхгүй. Тэгээд сайхан өөрсдийнхоороо өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг байгаасаа тий. Тэгэл яг бид хэд бол комеди зүгээр яг би нөгөө комеди талаасаа нэг юм хэлчихэ тий. Комеди талаасаа бол бид нар хизээч хүмүүсийг цензурдаал одоо юу гэдгийг те чи гарч болохгүй чи гарч болно гэдэг тийм юм байхгүй шүү. Тэгээд ядаж нэг юм монгол хэлээрээ залуучууд ингээ хошигноод инээгээд байгаа нөхцөл байдлаа шоглоо те ингээд ингэх юм боломжтой байгаа энэ нэг одоо нэг тийм тайзыг амьд хадгалах нь одоо бидний нэг бас нэг гоё юм өчигдрийн нэр төрийн хэрэг гэж бодож байна. Жагсаал дээр нэг комедиан биш мангар сериосны залуу гарч амар гоё жоок ярьсан. Тийм сонсноо. Юу гэж ярьсан? Тэр нь одоо ингээ бид нар чи темүүгөөс юм захиалхлаар өөр юм үрээд ирдэг шүү дээ гэхгүй. Тэгсэн чи за тийм гэл хүмүүсээс. Одоо бид нар яг л темүүгөөс захиалсан юм шиг л ерөнхий сайдтай байна гэх. Йоо. Амар гоё жоок үү. Тийм тэгээд ирж оролцсонд баярлалаа. Та бүхэнтэй одоо ингээд нэлээд цагийн уйчлаа уучлаарай. Тэгээд яг авцад бас таарлаа тий. Тийм тэгээд өнөөдрийн дугаар энд хүн өндөрлөж байна. Тэгээд AVZ DI компани ингээд хамтран Saffron ресторан. Тийм, Saffron ресторан. Манай Сан Мигэл Шиброка. Усан шүтээх тансаг. манай Power Shop байна тий. Вау. Одоо эн чинь ингээд залуучууд ингэж л яг шударгаарыг хөдөлмөрлөж штэ. Одоо эн чинь ингээд цаанаа спонсоршип мөнгө энэ бүх юмны зарлыг төлж байгаа тий. Ирүүл Айгүй орлогоо нотлох маш амархан тий. Power Shop-то баярлаа. Бидэрт мөнгө өгсөн тий. Сан Мигэл Saffron ресторанда баярлаа. Ийм л ил тод тий. Тикистэй баярлаа. Тийм. Нэр яг тодорхой. Бид нар бол спонсоруудаа хүндэлдэг шүү. Тий. Нэг хотлаа нэг юм ич санаа зовоол тий. Манайд нэг сан мэгэлэхгүй тий. Тийм байгаа шүү. Тэгээд баярлаа. За баярлалаа. Nice. За. Watch me win, then watch me do it again. Baby, 우주는 참다.